За их мөн үзэгчтэй манай танин мэдхүйн дугаарыг хөвөрөхөд бэлэн боллоо. За өнөөдөр надтай хамт өсгөө маань өнөөдрийн дугаарыг хөтлөж явуулна. За өнөөдөр бид нар юуны тухай ярих вэ гэхээр за өмнө бид нар ер нь твүүдийн тухай ингээ яриа яваад байгаа тий. За Африк твийг судалсан аялагчдыг бол дэлгэр хоттой хамт хийжсэн, Өмнөд Америк төв дээр мөн ажиллаж байсан. За Антарктик төв байна. За Арктикийг судалсан аялагчдад бол Арктик дээр бол манай дээр Орос одоо урд хятад сурч байсан Орос газар зүйч найз мэд гэжсэн. Арктик судал гэдэг бүр Арктикт тусдаа бас дугаар хийх ёстой шүү. Энэ бол ерөөс маш ач холбогдолтой гэж үздэг учраас Арктик судлалаар бол хийсэн бол өнөөдөр бид нэр хамгийн жижиг төв гэж яригддаг. За Land Down and Under гэж яригддаг тий. Австрали төв. За бидний голд бол Австрали төв байна. Австрали твийг судалсан аялагчтай. Бид нар энэ удаа 5 биш 6 аялагчийг барьж авсан. Жохон уртч болж магадгүй энэ дугаар тий. Тэгээ ийм юу байгаа. За Австрали төв, Австрали их газар. За энэ Австрали гэж юу яг юуг нь оруулаад байгаа юм гэхээр Австрали их газар. За тэгээ тэр Шинэ Гвинеийн хэсэг те Папуа, Шинэ Гвинеийн хэсэг. За тэгээд арлуудыг ерөөхдөө оруулаад за Oceania гэж нэрлээд ах шиг байна тий. Тэр нь бол нийт нутаг дэвсгэрээр бол нэг 8.6 сая автохад хүрсэн километр газар. За тэгээд хамгийн цөөхөн хүнтэй төв, хамгийн жижиг төв гэдгээр ер нь нэлээ алдартай. За мөн хүн ам цөөхөн суурьсан гэж үздэг. Бусад твүүдтэй харьцуулахад бол дундаж өндрийн хувьд бол харьцангуй намхан гэж байгаа. Ерөнхийдөө энэ тал газар нэлээ ихтэй. За хамгийн эртний бас land mass гэдэг ч одоо газрын масс юм да тий. Хамгийн эртний газрын масс гэж үздэг. За багцаал бол нэг 7 биш 70 мянган жилийн тэртегээс хүмүүсийн амьдарч исэн болов уу гэсэн юм одоо археологийн судалгаа байна. Нийтдээ бол яг далайн орнууд гэж яриад байгаа шүү дээ. Австрали болон далайн орнууд гэдэг дээр нийтдээ нэг 14 улс хамраад байна. Хамгийн одоо мэдээж том нь бол Австрали, за тэгээд Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвине гэл ингээл үйлдсэн нөгөө нэг арлын улсууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол Австрали төв бол одоо халуун, хуурай, дэлхийн бөмбөрцгийн хамгийн жижиг их газар. Тэгээд зарим судлаач бол тэгд юм байна. Австрали бол их газар биш ээ гэдэг. Энэ бол арал, аврах том арал тий, том арал. Зүгээр л том арал гэж үзэх хэрэгтэй гэсэн юм. Юу байд юм. За одоо нэг юм айгуу сони хэлбэртэй гэж Австралич иргэн шугам нэг юм зүв бус дүрстэй ийм хэм маягтай. Ер нь бол цөлийн бүс байдаг, тропикийн бүс байдаг, тэгш тал байдаг ийм үзэсгэлэнтэй газар. За дундаж өндрөөр бол түрүү хэлсэн хамгийн намхан төв. За энэ нутаг дэвс энэ твийнх нь одоо нутаг дэвсгийн 95 600 метрээс доош өндөртэй. Хамгийн өндөр цэг нь бол алгаад ирснээс дээштэй чинь баг 2230 м өндөртэй нэг Костюшка оргил. Польшууд яаж байгаа шүү дээ. Тэгээд дэлхийн хамгийн ганцаар цэг газар гэж үздэг. За бусад газруудаас нэлээд аслагдсан ийм газар байдаг. За Австралийн био одоо амьд ургамал болон ялангуяа амьтны төрөл зүйл бол дэлхийд маш удаан онцлог гэдгээр нэлээд алдартай. Уут амьтан ихтэй одоо хэмжнээс эхлэх те. За ийм одоо сонирхолтой газар. За хуурай үйлрэл бол маш урт удаан үргэлжлэнэ. Нутаг дэвсгэрийнх нь бараг 3/2 нь цөл гэж байгаа. Тэгэхээр энэ бол хуурай, гандуу, халуун ийм одоо бүс нутаг. За гол мөрнүүд бол ихэвчлэн цөлдөө очиод ер нь ширгэн, нуурууд нь бас тодорхой хугацаанд ширгэж алга болно. Ийм одоо тийм. За нэг нийт дэлхийн бөмбөрцгийн хаамын 0.5% нь одоо энэ төвд амьдардаг гэсэн юм тоо байд юм байна. Ер нь одоо энэ Перт билүү энд байдаг чинь тий. Перт хот бол дэлхийн бөмбөрцгийн хамгийн аслагдсан хот гэж үздэг юм байна. Тэгээ Пертээс Сидней орыг гэвэл ерөнхийдөө Европ твийг бараг баруунаас зүүн тийш нь хотлоод ойрхот орон руу орохтын хэмжээний ийм одоо газар нутгийн одоо ийм газар нутгийг бол туулна гэж байгаа. Тэр нэг 35 сая жилийн тэртегээс ер нь л энэ Гондванаас салаад л ингээд тусдаа их газар болсон ийм түүхтэй гэж үздэг. За одоо ингээд орчин үеийнхаар ярих юм бол энэ зүүн өмнөд Австрали байна тий. Энэ хэсэг хамгийн аж үйлдвэрсэн. Энд чинь одоо нөгөө нэг Мөрэй гол, Дарлингийн гол мол бүх голууд одоо энд байгаа шүү дээ. Энийг дагсан одоо нөгөө усан үзмний тариалал байна. Хоньны одоо мал аж ахуй байна тий. Гих мэтлийн зүйлсүүд нь бол эндээ голдуу байрладаг. Яг одоо Австрали твийг харах юм бол том хотууд нь дандаа эрэг дагуу байдаг. Одоо Брисбен байна тий. Сидней байна. За Камбера бол нийслэл, Мельбурн гэдэг юм уу тий. Перт гэдэг юм уу. Дандаа ингээд нөгөө далайн эрг рүү орох. Гол руу ороод ирэхээр ерөөсөө цөл болчихж байгаа шүү дээ тий. Хүн амьдрахаа харахгүй хэцүү газар. Ер нь бол тийм газар гэж үздэг. За ер нь хүн амынханд бараг 50% нь бол энэ том хотууд руу амьдардаг. Одоо ер нь бол яг 50% нь бол Сидней, Перт, Камбера, Аделаид, Мельбурн, Перт энэ яг энэ том оюутан хотуудтай л хүн амынханд 50% амьдарч байна. За ер нь бол гол мөрн улирлын шид чаралтай учраас Австралид бол усан тээвэр хөгжинэ гэдэг бол тун асуудалтай.
Яг го далайн тээвэр бол байгаа. Тэгэхээр гол мөрнийг ашиглаж одоо тээвэр хийнэ гэдэг бол өөрөө нэлээд асуудалтай. За тэгээд Австралийн хойд хэсэгт бол ерөнхийдөө үхрийн аж ахуй бас байдаг. Хойд хэсгэрийн Дарвин болоод ирэхлээр арай гайгүй болоо явчихсан юм шиг байна. Тэгээд загас агнуурын бүтээгдэхүүн ихтэй тэрүүгээр бол яг нэг улсынхаа экспортыг 3.1-ийн дандаа загас агнуурын бүтээгдэхүүн. Уул уурхай нэлээд өгдсөн. За ер нь бол байнгын урсгалтай голууд. За Тасманы арлыг тооцсон бол ер нь бараг байхгүй гэж хэлэхэд бол ер нь бараг болно. За тэр нэг тийм үг өгдөг штэ. Фейд бандлын хэлсэн. Австраличууд нохоо дингогоо тоолдог мөртлөө уугуул иргэдэд тоолдог юм аа гэж те. Тэгэхээр ер нь уугуул иргэдэд нэлээд ши хатуу ширүү хандчихсан ийм түүх бол австраличуудын дунд бас байд юм билээ. Тэрийгээр тэндээсээ ч гэсэн өөрсдөө бас нэлээд одоо санаа зовсох ичих маягтай бас нэлээд бичт юм билээ. Үндэсний эмзэглэдэг сэдвүүдийн нэг. Ер нь хаа улсын уугуул иргэдийн асуудал ер нь их хурцаар яригддаг шүү дээ. Америкт ч тэр, Канадад ч тэр ер нь уугуул иргэдийн асуудал байнга л асуудал дагуулждаг. Монголчууд бидний хувьд хоолтой бид нар өөрсдөө уугуул иргэд учраас бид нар ч өөрсдөө Монгол улсын аборигенууд байхгүй юу? Австралийн аборигенууд улаан арстангууд бидний асуудал маш хурцаар л явагддаг. Тэгээ тэдний өөрснийхөөс хөгжлийн онцлог их сонирхолтой л да аборигенууд Австралид анх колоничлогчдод ирж байхад аборигенуудын хөгжлийн төвшөнд тэдний аж байдал өөрөө бас их тийм үр дүнтэй харилцаа үүсгэх гэдэг нэг тохиромжгүй төрлийн тийм хөгжлийн төвшин дээр байсан учраас бас энэ уугуул иргэдийн асуудал бас их хурцаар тавигддаг. За Австрали төв гэж юм сонирхолтой төв байна. За хамгийн бид нар 6 аялагчийг ярина. Хамгийн эхлэн хүн бол Томас Мичел. За Английн одоо аялагч судлаач. Шотландд төрсөн. Тийм Шотланд. Тийм байна. Шотланд төрсөн. За ер нь бол нэг 4 удаагийн экспедиц байна уу? Тийм. 4 экспедиц хийсэн. Ер нь түүний экспедицийг базаа хэлчих нь чухал. Яг экспедиц болгоныг нэрээ явахаар ер нь жоохон новшуу юм болчихно. Мань хүний хувьд бол өөрөө гэхдээ бас их тийм урлаг бүрэн сайхны авьяастай хүн байсан. Алдарт Коммонсийн Лузиадын найргийг бол англи хэлний бас хөрвүүлж барьж исэн гэдэг ч юм уу. Бас өөрөө бас олон төрлийн авьяастай хэрхэн байсан. За тэгээд 1831 онд ерөнхийдөө анхны аялал хийсэн. Түүний үед гол зорилго нь юу гэсэн бэ гэхээр даарлан голын ихийг судлах буюу одоо эн чинь ингэ явж байгаа даарлан голын ихийг судлах. За тэгээд даарлан гол яг ингэ явж идэг байхгүй. Даарлан голын ихийг судлах. За тэгээд ер нь цаашдаа энэ хаашаа цуцлагдгийг ер нь тийч мал аж ахуй эрхлэх боломжтой мөг гэдгийг л судлах тийм төлөвлөгөөтэй байсан. За тэгээд эхний экспедиц бол одоо уугуул иргэдтэй зөрчилдсөн учраас бүтлгүүцсэн. Тэгээд дээрэс нь өөрийнх нь цуг явж исэн экспедицийн хамтрагч нэг хоригдл дутуу буруу мэдээлэл өгсөн учраас шал дали яваад Дарлангийн гол судалж чадаагүй ерөөсөө. Тэгээд дээрэс нь уугуул иргэдтэй зөрчилдөд ерөөсөө энэ үйл ажиллагаа бол капут болсон байгаа. Ерөөсөө харах аргагүй болсон. За тэгээд 1835 онд бас нэг аялал гарсан. За 1835 оны аяллын үед Мичел Дарлин голыг давсгүй буюу цэвэр усан урсгалтай болохыг нь олж тогтоосон байна. Австрали бас нэг сонирхолтой нөгөө нэг давстай гол нь ихтэй. Тэгээд зарим тохиолдолд их гиндүүлдэг аялагчдыг хөрхийн аялагч бас гинтж байгаа шүү дээ. Гол олчлоог очингууд нөгөө давстай ус олчлоог очингууд давстай байж таа. Эсвэл тэд ус байсан даа гэд очиход дараа нь байхгүй шүү дээ. Ерөөсөө тийм барьцгүй их хэцүү аялахад тийм хэцүү бол газар л да. Тэгээд дээрэс нь хаан газар нэг явж байгаа буруу алдсан дээрээ гişиг хатгуулаа өччих бас магадгүй ингээд бэлэнс дээр хатгуулаад өччих магадгүй. Дэлхийн хамгийн хортой 10 монгол ч гэсахад 6 Австралид байдаг шүү дээ тийм. Ерөөсөө тийм айгүй хэцүү болсон ерөөсөө. Яг юм аялагчдын яг тухайн аялагчдын хувьд энэ бол айгүй барьцгүй. Одоо хүртэл Австралид ч ингээ хаас хотын төвд нь хүртэл ингээ 0 мойл дотор сонин хаврах том тарантулаанууд ингээ явж идэг ч юм уу ингээ. Ер нь тийм байгалийн амтнаараа бол их тийм ачирхтай, их тийм сонирхолтой тийм л байгаа юм л та. За энэ Дарлангийн голч үндсэндээ бол цэвэр устай байна гэдэг бол тогтоочж байгаа. За тэгээ 1836 онд бол Лахлан Марамбижи гэдэг баха. Марамбижи тэгээ Мюррейн голуудыг наривчлан судалж эхэлсэн. Мюррейн гол болонгууд яг энэ доогуур нь ингээ урцаа явж байгаа. Өөсөө Мюррей Дарлангийн сав газар гэдэг шүү дээ. Тэгээд ингээд Дарлангийн гол ингээд гол. Тэгээд яг энэ чинээс ингээд хоёр том голыг ингээ судлаад дуусгачих. Мамарибижигийн гол болонгууд энүүгээр ингээ явж байгаа. За тэгээд үнийг хийчихэд Виктория мужийн мөржил шимт үзэсгэлэн газруудыг болгож нийсэн. Виктория муж гэдэг бол яг энэ хавцаа байгаа. Виктория мужийн энэ чи бол яг тэгээд энэ Викторийн мужи бол одоо бол яг хоньны мал аж ахуйн бол хамгийн төвлөрсөн цэг буюу одоо яг хамгийн үржилттэй газар гэж хэлж 104 сая экспортлдог.
Тэгэл амжигтай тоо. Манай малын тоочод 70 сая штэ. Бүх мал нийлээ 70 сая штэ. Тэгээ энэ газрыг бол сайхан Австралийн нэрлэж байгаа. Сайхан Австрали гэж нэрлсэн. Прекрасна Австрали гэдэг урсаар бол тэгээ нэрлэж байгаа. За тэгээ 1845 онд хийсэн 4 дахь аяллаараа мичл болонгууд Дарливын усан савд хамаарахгүй шинэ голыг нээчлээ гэж өөрөө бодсон. Яг энүүгээр ингээд Викториагийн гол ингэ урсж байна гэх. А энэ чинь Дарливаас тустай юм том голтой юм байна гэд олж гэд өөрөө тухайн үед бодож исэн. Гэхдээ сүүлийн үеийн судлаачид бол үгүй энэ Дарливаас ихээ авд юм байна. Дарливын үргэлжлэл муу юм байна гэд тэрийг тогтоосон байгаа. Тэгээ мань хүн бол ингэж хамгийн анх түрүүнд үндсэндээ бол Австралийн хамгийн гол горих нуур усуудын одоо системийг нь бүхэлд нь ингэж гаргаж ирсэн анхны хэрхэн болж таарж байгаа. За тэгээд дээрэс нь хамгийн үржил шимтэй газруудын судалгааг бол ингэ хийгээд өгсөн байгаа юм. Тийм ачаал бүгдэлтэй. Тэгээд нөө уугуулуудаас бас их тусламж авсан байдаг шүү дээ, тий. Уугуулуудаас тусламж авахгүй байхын арга тийм үү тий. Яагаад вэ гэхээр нөгөө сая хэлсэн нөгөө ус оллоо гэхэд нөгөөт нь давстай байж магадгүй. За тэгээд дээрэс нь маш их цөлрөх газар учраас газар шороо хаана юу байгааг тогтооход айгүй хэцүү. Тийм учраас уугуул иргэдээс тусламж авахаас өөр аргагүй болж таарч байгаа. Уугуул иргэдийг яадаг вэ гэхээр одоо жишээлбэл 1845 оны аялал дээр болонгод 30 хүнтэй 80 үхэр 17 морьтой амар том аялалд гарч байгаа. За тэгээд тэнцэнээсээ нөгөө хитэн аборигенуудээс тусалцаа авахаас өөр аргагүй болж байгаа. Аборигенууд яаж тусалдаг байсан бэ гэхээр энэ тэргуунд ерөөс газар хаана юу байгааг тайлбарлаж өгдөг. Газар шороо тогтоодог. Сайн мөрчөд шүү дээ. Амар сайн мөрчөд. За тэгээд үүнийхээ ард дээрээс болонгууд хүн амьтан төөрчүүл олж авчирдаг. Хүн амьтан төөрчүүл олж авчирдаг. За гурав дахь нь болонгууд цэвэр усны нэг цаана байгааг мэддэг. Тэгээд ус олж өгдөг. За тэгээд цагаа тулах юм бол тухайн одоо байгалийн зэрлэг амьтад ургамал амьтдыг хэрхэн одоо ашиглах вэ? Одоо эмийн зорилтойгоор хэрхэн ашиглах вэ гэдэг ч юм уу те одоо зажил мажлаад ингээд нааж байгаа л юм шийд болдог шүү дээ. Ерөнхийдөө тиймэрхүү зүйл хэрхэн ургамалыг ашиглахыг зааж өгдөг. За тэгээд зэрлэг зүг юм бол болж өгдөг. Энэ бол бас сонирхолтой. Ерөөсөө тэгж цутрахгүй байхыг л төсвөл ямар нэгэн байдлаар аборигентэй цуг явах шаардлагатай болж таардаг ийм сонирхолтой юм болж байгаа юм. Энэ аборигенууд бол өөрснөө их сонирхолтой л доо. Яг анх австралчуудыг явж чууд одоо Америкт анх англичуудыг явж чууд индианчууд ядаж ингээд газрыг нь худалдаж авсан байгаа юм. Австрали дээр болонгууд газрыг ч худалдаж авъя очих гэхлээр нөгөө хүмүүсүүд нь тийм ерөөс газар эзэмшнэ гэдэг ойлголт байхгүй тухайн аборигенуудын хувьд. Тийм учраас зүгээр англичууд за та нар ингээ мал аж ахуй эрхлэмээр байгаа бол биднээс газар худалдаж ав гэд хямдханаар ингэж газар зардаг. Аборигенууд бол тэгээд газрын зараа хүн амьтаа авчингууд за бид нар явлаа гэд энэ төв хэсэг рүү хүн амьтаа оршдог хэсэг рүү ингээ нүгөө яваад өгчдөг нэг тийм сонирхолтой дөлгөөн даруу гэх юм уу, номё гэх юм уу тийм их сонин уугуул иргэд байж таарч байгаа. Тэгээд тэдний амьдралын онцлог өөрөө юугаараа сонирхолтой вэ гэхэлэр ерөөсөө аборигенууд бол энэ чинь оршин тогтнох үйл явцдаа ерөөсөө нэг хөдөлмөрлөх гэдэг ойлголт байхгүй. Одоо Карл Маркс бичсэн байгаа шүү дээ. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэд. Энэ хүмүүсүүд бол хөдөлмөрлөн гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Газар тариалан эрхлэн, маж ахуй эрхлэн гэж юм байхгүй. Ерөөсөө бүхэл өдрийнхөө 3 цагийг нэг кенгуру агнаал. Тэгээ болоо. Кенгуруг идчихлээ. За тэгээ одоо тэгээ таваар юу яана энэ өөрөө тэгээ явчихдаг. Ямар нэгэн тийм барилга одоо суурьсан иргэншил бүтээх барилга байшин барих гэдэг ч юм ерөөс тийм байхгүй. Хөдөлмөрлөх тийм юугүй. Томас Мичлийн бас юу байгаад тах шиг байна. Аяллаа тэмдэглэл нь сүүлд нь чинь ном болгож гаргаад гаргасан. Тэгээ энэ дээр нэг аборигенчүүдийн уугуулууд, Австралийн уугуулчуудын одоо эрхийг хамгаалах, тэгээ байгаль хамгаалах шаардлагыг дэвшүүлсэн. Ер нь нэг тийм маш тухайн үедээ чинь маш шинэлэг бүтээл болж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ яг хүмүүсийн хувьд бас уран зохиолын бас юу үнцэнтэй бүтээлүүд гэж авч үздэг. Яг аялал нь бол маш сонирхолтой роман уншиж байгаа юм шиг байдаг гэж бол авч үздэг. Тийм мундаг аялагч байгаад байгаа Томас Мичлийн хувьд. Тэгээд үндсэндээ бол яг одоо манай хүмүүсүүд Австралид манай монголчууд Австрали өгч байгаа шүү дээ. Яг одоо энэ гол молыг бол хэн нээсэн яасан гэдэг бол ингэ мэдээд авчиж байгаа юм. Томас Мичл гэдэг ирхэн бол тийм ч. Шотландын алдарт аялагч за Британи л гэж юм л та тийм. Томас Мичлийн хувьд юм байсан бол за Берк Роберт О'Хара гэж бас нэг нөхөр байгаа тийм үү. Тийм энэ хүний аялал бол яг кино шиг аялсан. Их сонирхолтой ирхэн байгаа. Беркийн хувьд өөрөө цэргийн эрдэм даах сойрлж явж байгаад араас нь болонгууд түүний юун дээр очиод Австрали дээр очиод бол 1848 он хүртэл Австрийн айрамд аль пааж хахад за тэгээд 1853 онд Мельбурн хотод хүрэлцэн ирсэн.
Тэгээ Мельбурн хотод бол офицерын үүрийг хашаад ер нь цаг тэр үед ягаад тэр үед ер нь бол Австралид бол офицерууд маш их хэрэг мэдлэлтэй. Тухайн хүмүүс хэлж байгаагаар бол Английн Жорж хаанаас их хэрэг мэдлэлтэй байсан гэж авч үздэг офицеруудыг. Ягаад гэвэл Австрали руу ер нь хамаг хүний моонуудаа л явуулсан байгаа. Ялтан малтангуудаа явуулсан. Тэр хүмүүсд бол 5 жил хөдөлмөр эрхэлж хагаад чөлөөт хүн болдог. Тийм ерөнхийдөө гэрээ юутай явж байгаа. Эрх мэдлийн эдийн засгийн их үр ашигтай гэж авч үзэж байгаа юм л да энэ үйл явдлыг. За тэгээд түүний хувьд яг маш чанга хатуугаараар тэр мөн хэдэн хоригдлуудыг бол ерөөсө бацаад таавар нь байлгахгүй ажил төрлийг нь маш сайн хийлгүүлдэг. Одоо тухайн үед бол аборигенуудаар ажил хийлгүүлэх гэхлээр яг түрүү хэлсэнчлээ. Гурван ингээд заа сайхан ажил хийгмэл юм тийм үү сонирхолтой юм байна гэдэг нэг шуудан муудаа зөөж өгөө 3 цаг болоод алга болчихдог. Цалин мөнгөч нэхгүй ерөөсө тэгээд 3 цаг ажил хийж байгаа алга болчихдог. Тийм барьцгүй одоо яах гэдэг нь мэддэггүй. Манай дээр ч бас нэг тиймэрхүү нөхдөд байдаг шүү дээ заримдаа ажил хийн гэж байгаа тэгээд алга болчихдог. Тэрнтэй адилхан тэгээд цалин мөнгөж авахгүй алга болчихдог хүмүүс байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан очиод ажил хийж байгаад 3 цаг болоод алга болчихдог. А нөгөө хоригдлууд нь бас адилхан. Очиод ажил хийгээд одоо олж долоохон байхгүй. Тэг яасан гэж тэнцээ чулуу өвшөглөөд ингээ вэж явах гэдэг тийм биз дээ. Тэгэхээр дими байх боломжтой байвал дими байхыг хичээдэг. Ерөө сул цаг завалдвал тэгээд дуу модуулаад тэгээд наригцангаа байхыг хичээж идэг нөхдөд баг. Тэгэнгүүт чинь Бёркийн хувьд болонгод ерөөсөө тэр асуудал хөл чанга хатуу байдлаар ерөөсөө үгүйгээд ерөөсөө за та нар бол ингэж таваараа байхгүй шүү гэдэг байдлаар маш их хөдөлмөрийг эрхлүүлдэг байсан. Тэг үүнийг нь бол тухайн хотын губернатор бол хотын захирагч бол маш өндрөөр үнэлээд за чи ерөөсөө энэ Австралиг хөндлөн туулаад газрын зургийг нь гаргаад ир гэдэг тийм саналыг тавьсан. Тэгээ чи өөрөө экспедиц ахлаад бага бүрдүүлээд яв санхүү мөнгөний өгье чи өөрөө тэгээд гараа гэсэн. Тэгээд маш том тэмээжин гаргаад аялалд гарсан байгаа юм аа. За тэгээд манай хүний аялал болохоор үндсэндээ бол их сонирхолтой л явж байгаа юм л да. Роберт Ахарагийн хувьд багийн бүрэлдэхүүнийхээ хувьд нэг King, Wills, King, Gray гэдэг нэг 3 чухал хүнтэй яваад тэгээ Barg гэдэг нэг 4 хэрхэмтэй. Тэгээд өшөө нэг 6 өөр хүний хамтаар үндсэндээ бол аялдаа гараад явж байгаа. За тэгээ үндсэн гол зорилго сая хэлсэн ингээд хөндлөн туулах. За тэгээ хөндлөн туулахтаа бол үндсэн Мельбурн хотоос эхлээд Мельбурн хот хаана вэ? Мельбурн хотоос ахуулаад энчи хурж энчинээс ингэж яваад энэ хүртэл далайн гарцыг олох шаардлагатай байсан. Хэрвээ далайн гарцыг олоо харчих юм бол энчинээс нөгөө Азийн улс орнуудтай худалдааны намаа их бүрэн боломжийг хаагаад байгаа шүү дээ. Тэгэх юм бол ерөөсөө маш их хэмжээний цаг хугацаа боломж бололцоог ерөөсөө хэмнэх тийм боломжтой болчих юм байна манай хот улс гээд. Тэгээд энэ чинь нөгөө юг хайгаад эхэлчихэж байгаа байхгүй. Далайн гарцыг нийлгүүлэх тийм шаардлагаар бол 1860 оны 8 сарын 21-нд Мельбурн хотоос бол аяллаа эхлүүлж байгаа маань хүн. Тэр чинь Мельбурн хот чинь тэр аяараа цуглааллаа даа. Хэнийг үзэж баатруудаа явуулж байгаа шүү дээ. Нэр сайтай тэгээ мань хүнийг бол кондитер гэж байгаа. Кондитер гэдэг нь бол Италиар бол одоо ажил адал явдал хэрэглэгч гэдэг ч юм уу те хөлсөөр адал явдал хайдаг хүнийг бол кондитер гэж Италиар нэрлэдэг байгаа. За тэгээ аялдаа явсан. За тэгээд цөлийн хөлөг онгоц гэдэг алдарсан одоо 30 тэмээтэй цөлийн хөлөг онгоц. Тэгээд тиймэрхүү тэмээн жинтэй тэгээд хэдэн адуу морьтой тэгээ аялд гарсан баг. За тэгээд аяллаа онцлог нь их сонирхолтой л доо. Тэмээ бол тэмээ морь хоёр ерөөс хоорондоо хоршиж өгдөг. Хоорондоо харж юмд тийм байна л да. Яг тэмээ яг жингээр явъя гэхэлэр тийм учраас хоёр тусдаа отряд байгуулад за тэнгуүт нэг талд нь морин цуваа нөгөө талд нь тэмээ цуваатай ийм хоёуланг нь ангид ингэж явуулсан тийм аялал явуулсан баг. За тэгээд тухайн аяллахаа үеэр болонгууд одоо 65 дугаар лагер гэж энэ нэг одоо энэ хавцаа юм уу да яг энэ голын эрэг хавцаа Квинслендийн энчи 65 дугаар лагер гэдгийг байгуулад тэнцэнэ тогтсон байгаа. Тухайн үед бол аялал маш хэцүү байсан. Ерөөсөө нэг гол горих айгүй ихтэй. Тэгээд ерөөсөө тэрийг гатлна гэдэг бол байнга ийш тийшээ тойрж ерөөсөө аялал бол маш тийм шулуун замаар ерөөсөө явдаггүй. Ингээд байнга л нэг тийм нэг тийшээ хайлж дайлж идэх л ерөөсөө тийм хэцүү аялал байсан. За тэгээд шийдсэн байгаа. За 65 дугаар лагер дээр Барагийг үлдээгээд за ямар ч байсан тэгээд яваад чинь тропикийн бүст орж ирж байгаа. Тэгээд тропикийн бүст орж ирж байгаа. Тэгээд энэ 65 дугаар тойрог дээр чи бас зүгээр байхгүй. Баахан харахтай арьж очиод харахны бороо орсон гэж байгаа тэр үгээр одоо. Тэгээ ерөөсөө ингээ амьдрахын эцсгүй тийм газар байгаад за тэг энэчнээ салыг 4 хүний баг бүрэлдэхүүнтэй л салж яваад тэмээ мэмэн замдаа ер нь үхээд
айгүй хэцүү. Эцэс сүлд нь болонгууд яг энэ Нормонтоны энчи хурж ирж байгаа. Яг далайн юугаа болол чадаагүй. Одоо Флиндерсийн гол гэдэг энэ чи урсаа явж байгаа л да. Энэ Фландерсийн гол гэж энчи хурж ирээд далайн гарцыг бол олж нээж чадаагүй. Гэхдээ хөндлөн бол туулж чадсан. За тэгээд энэ баг ингэж тулсан анхны хүн баг шүү. Анхны хүн болж байгаа. Тэгээд буцаж явж байгаа. За тэгээд үндсэндээ уулд нь бол бараага дээр нэг 6 сарын дотор байна уу очих ёстой байсан. Гэтэл 170 өдөр сурагч чимээгүй алга болсон. Бараагийн бол тэгээд тэсгэл алдаад яваад өгсөн. 65 дугаар лагераас. Тэгээд хэн бол гэтээ бараагийн бол зөв 170 өдөр хүлээсэн. За Бёркийн удуулангууд аяллаа дуусгачаа 65 дугаар лагер дээр гэрхээс 9 цагийн өмнө. Тийм баг. Яг тийм. Чинь 10 цаг шүрэг байдаг. Тийм 9 цагийн өмнө Браги яваад өгсөн байгаа байхгүй. Тэгээ мань Браги бас явахтаа болонгууд ингээ хідэн загтал өчөж үлдээсэн байгаа. За мал амьтад бол гайгүй байгаа. Та нар бид нар одоо танд хүлээгээд тисгүй байсан учраас явлаа гэж бичсэн. Яс өмнө дээр хамаг мал амьтад нь хүчсэн хитгэн морьтой үлдсэн л байсан. Тэгээ багийнхныгаа дагуулад нөгөө 4 өдрийн дагуулаа буцчихсан байсан. За тэгээ мань хүн ирээд нөгөө загтлыг нь уншаад ерс цөхрөлд орчих. Тэгэнгүүт яг өөрийнхөө яг Уилс 4 сарын 21-ийнхаа тэмдэглэл дээр ингэ бичсэн. Бааз орхигдсон байхыг олж харсан бидний сэтгэл хичнээн их гунж урам хугарсныг дүрслэхийн аргагүй. 4 сарын урт хүнд хэцүү аялал энэ хугацаанд туулсан бүхий л зовлон бэрхшээл биднийг туйлдулсан. Хөл бараг хөдлөх боломжгүй болсон тул алхан бүр маань жинхэнэ тарчлаан мэт байлаа. Тэмээг болцсон. Тэмээ сүүлийн тэмээг махан даалаад ичинд явуулчихж байгаа. За тэгээ ирэхэд 9 цагийн өмнө нөгөө Брагийн яваад өгцөө тисгүй. Тэгээд их гутраад тэнцэнэ жоохон байж байгаа аялж эхэлсэн. За тэгээд Уилс гэдээ бас нэг ирхэн байгаа. Уилсийн хувьд болонгууд явж байгаа сүүл рүү цутраад цөхрөөд намайг орхио би энэ чинь үхий гэд үлдчихэж байгаа. Тэгээ хөрхи үхэж байгаа. Тэгээд Брагийн болонгууд явсныхаар дээрээс Райт гэд бас нэг тухайн экспедицийн хүнтэй таарад за нөгөөдөл чинь 65 дугаар лагер дээр буцаа ирсэн байж магадгүй юм байна гэж бодод хамгийн хурдан морь аваад дахиад яваад битсэн. Тэгсэн байхгүй. Нөгөөдөл нь яваад тэгээд Солонгос кинош гэлэн болж байгаа шүү дээ. Брагийн Бёрк хоёр бол 2-1 хайхад олж чадахгүй тэгээ кондиц хилэн болсон байгаа. Тэгээ хөрхи Бёрк бол сүүл рүүгээ бас эцэс тойлдод. Тэгээ тэдний хувьд одоо маршрутаар явах ямар чадамжгүй болсон. Маршрутаар явах юм бол өхөн ойлгомжтой болчихсон байсан учраас юу яаж эхэлсэн. Уугуул иргэдийг хайгаад эхэлсэн. Аборигенуудыг хайж эхэлсэн. Ягаад гэвэл уугуул иргэд бол түрүү хэлсэнчлэн их тийм даруй төлөв улсууд учраас яг зөвчрийн очил нөгөө амьдралын тэтгэд өгчих боломжтой хоолнд өгч мөгөд тэгчих боломжтой учраас аборигенуудыг хайж эхэлсэн. За тэгээд аборигенуудыг бол олсон. Харамсалтай нь Бёрк өөрөө бас аборигенуудад дийлэн итгэж өгөхгүй нөгөө манай нөөцс хулгайлаад энэ биднийг ашиглаад байна гэж бодоод байсан учраас аборигенуудыг гэж хулгайлаагүй юм бэ л дээ. Тий. Өөрийнх нь хардлага байх юм л да чавс нэг цагаан хүний л муузан гарч ихгүй. Тэгээд юу яагаад өөрөө бол тэгээ сүүл рүүгээ аборигенуудаас хөөж явуулчин гутаа кингтэй хоёулах нь үлдчихэж байгаа. Тэгээд за ер нь одоо би бол бүх маань ойлгомжтой болчлоо. Чи намайг эн чи үлдээгээд нөгөө уугуул иргэд амьдарч исэн нэг юм урцсан дотор ороод за одоо ингээд чи миний гарт маань харин буугмын бариулаарай гэд бууга бариад өөдөлсөн баг юм. За тэгээд үндсэндээ бол кинг бол аборигенуудтай дахиж таарад тэнцээ тэгээд аялдаа гараад аялдаач гэжтэй Бёргийн хувьд бол тэгээ амьд үлд кингийн хувьд бол амьд үлдэж чадсан. Кинг бол бас онцлог нь юу вэ гэхээр тухайн аяллаа хамгийн залуу хүн байсан. За тэгээ дээрэс нь зан характерууд маш тууштай, ирлэхэг одоо жинхэнэ л одоо хүний дэд шахуу хүн байсан. Бёркийг бол үхмээр байна гэдэг тахлахгүй тантай цуг явнаа л гэдэг ерөөсөө гүрийгээд байгаад байсан боловч Кинг бол Бёрк бол одоо чи яваа чи залуу хүн ингээм амьдарч чадна намайг бол үлдээ би бол одоо хөвтгөр үхий гэдэг байдалтай бол төвлөж байгаа шүү дээ. Үлдэж байгаа. За тэгээ Кингийг бол дараа нь Брагийг очсны ард дээрээс болонгууд Бёркийн бүх аяллыг хайж одоо юу явуулж эхэлж байгаа. Экспедицүүдийг явуулж тэдний цогцуудыг олох ажлыг бол эхлүүлсэн. За тэгээд тэнцээ нэг аборигенуудын одоо Мингиндэ гэдэг газар энэ чинь нэг сураггүй газар нэг цагаан хэрстэн гүг явжсэн гэж байгаа. Тэгээд тэр цагаан хэрстэн бол Кинг маань явжсэн. Аборигенуудын хувцс муцыг өмссөн нэг шар нүцгэн нөхөр ингэ яваад ичсэн гэж байгаа. Тэгэж олж үндсэндээ бол аяллыг бол олсон байгаа юм. За тэгээд энэ ч бас нөгөө онцлог юм нь болонгод Бёрктэй цуг Стюарт гэж ирэх юм болонгод бас яг ингээд
далайн эргийг ингээд бас судлаа явж байгаа. Тэгээд Стюартийн хувьд бол харьцангуй. Тэгээд бас нэр Бьоркийн бас амжилтгүй болсон ч бас Стюарттай хамааралтай. Стюартаас төрүүлж энийг би туулна гэж очиод төрүүлж нөгөө нэг хүнлэн туулна гэж яваад нөгөө хамаг юм орхиж морхоод ийж бас солио жоохон бас яарамдаг одоо явсан нь бас наадгуул тий охиролтой. Юу ач холбогдлын хувьд бол ер нь юу яаж байгаа штэ. За ер нь бол энэ замаар ер нь аялал бол цааш явж болох юм байна гэдэг л ийм юм. Яг энэний ч араас хэд хэдэн юм баг гарч байгаа штэ. Нөхдүүдийн араас. Тэгээд бас тэр аяллууд бол дандаа амжилттай болсон. Гэхдээ амжилттай болсон шалтгаан нь бол яг энэ Роберт Охарагийн одоо энэ нөхдүүдийн бүтлгүүтлээс одоо сургамж аваад багч бас бүтлгүүтэл биш. Яг тийм л яг ер нь ингээд нөгөө эдний одоо нэг хүнд хүчээр туулж ирсэн сургамж аваад тэгээ ингээд цаашаа болоод аяллууд аваад төрлөө өвчөж байгаа юм л да нөгөө голуудыг зөв юм байдаг гэдэг юм уу. Голуудаа зөв готлох гаргуудаа олдоод авчиж байгаа. Тэгээ Охарагийн хувьд бол яг нөгөө өөрөө амь алдсан бүтлгүүтэл юм шиг мөртлөө газар зүүн нээлтийнхээ хувьд бол хийх ёстой ажил бол энэ хүн бол хийж гүйцэтгэж дуусгасан гэдэг утгаараа мундаг аялагч бас маш ойлгон аялагч нар ч аяллаа дуусгаж чадлаггүй өнгөрсөн байдаг шүү. Одоо энэ Австралид ч нэг юм бэлээ шүү дээ. Яг одоо эдний үед багхгүй. Одоо бидний энэ хин дээр ч гарна. Людвиг гард дээр гарна. Аялна гэж явбал тэр чигээр алга болсон. Тэр сураггүй. Тэгээ одоо болтол хайдаг гинэ. Цогцсон юу ч болтол баг болцсон тий. Уушаад алга болцсон. Тийм одоо аяллууд бол ер нь энэ Австралийн судлаачдын өдөрөөс айгүй их байт юм билээ. Тийм аа. Австрали өөр хэцүү төвлөлтэй. Яг нөгөө юуны Өмнөд Хойд Америкийн жунгл гэдэг шиг Австрали жунглгүй мөртлөө цөлтэй тий цөлөнд гэсэн мөртлөө баахан хортой амьтантай ерөөсөө нэг тийм айгүй тийм хүнд халтай л газар байгаа. Халуун маш халуун юм газар байна тий. Тэгээд энэ нөхцөлийг бас ягаад аборигенуудын хөгжил юм дорой байсан бэ гэдэгтэй бас доройн цаашаа ер нь тодорхой түвшин дээр ингээ хүрээд тулцсан байгаа шүү дээ. Тийш явахгүй холбогддог. Ягаад гэвэл энэ газар нь өөрөө хүн хөгжих боломжийг ерөөсө бүрдүүлж өгдөг. Тэр нэг бас Африк төв дээр тийм маршрутаар хатсан бахан газар зүй хөгжлөөс болж ингээд ер нь хөгжих боломж нь хаагдчихж байгаа. Одоо тэгэл халуун учраас одоо тэр одоо Сахарын цөлч гэдэг юм уу Сахалын бүсийг туулж гарна гэдэг хэцүү. Тэрнтэй адилхан Австралийн уудам цөлийг бол одоо шинжлэх Симпсны цөл мөлчөл ингээд айгүй том цөлүүд ингээд байгаа шүү дээ. Гибсний цөл, Симпсны цөл гэдэг дандаа нөхдөөц дандаа хүмүүс инэр шүү дээ. Очоод тэгээд зарим тэр чигээр алга болж байгаа. Тэгэхээр энэ Австралийн өөрийн газар зүйн хөгжил нь өөр юм харгас хатуу ширүүн аялагчдад нэг юм халтай. Тий. Одоо ч ер нь Австрали бас ингээд төв нутг бутгаар машинтай аялж явж байгаа тэр чигээрээ одоо ангад цангаад өгсөн юм тохиолдол зөндөө аялагч нар бол байгаа шүү дээ. Тийм тэр утгаар Австрали бол бас жоохон чанга газар гэж ойлгож болно. Манай бидний хувьд бол ингээд жоохон ойлгох хэцүү л байна. Манай дээр чи говь дээр хүртэл ингээд ядаж юу тимээ байгаад идэг гэдэг ч юм уу. Тинч тимээж байхгүй юу кенгуру л байгаа үндсэндээ бол яг нэг тийм идэж болох амтан гэхээр кенгуру л тэг кенгуруг чи гэршүүлэхгүй шүү дээ. Гэршүүлэх амтан байхгүй. Цөлөл учраас газар тариалан эрхлэх боломж байхгүй. Тэгэл ерөөсө кенгуру агнж идэл ухаас өөр арга байхгүй. Тэгээд дээрэс нь аборигенуудын техник технологийн хамгийн оргилыг бол бумеранг гэж үздэг. Бумерангийг бол аэродинамикийн гайхамшиг гэсэн шүү дээ. Ингээд яаж тэрийг тэгж тааруулж эргэж ирдэг болгоод байгаа ингээд тэрийг бол тэдний техник технологийн ноён оргил гэдэг байгаа бумерангийг бол Австралийн угуул иргэдэв. За одоо үл өнөөх Лехгард Людвиг Германы аялagч байгаа. Людвиг Лехгард тий. За энэ хүний аялал бол тэр чигээр онцгой юм шиг над санагддаг л да. Тийм онцгой л доо. Тий. Онцгой гэж хэлхээс ч аргагүй л тийм. Яг нь мань хүн 3 экспедицэд гарсан. Тий. 2 нь бүтлгүүцсэн хамгийн ихнийх нь амжилттай болсон. Түүний хувьд бол 19-р зууны 40-р үеийн үед болонгод Австралийн зүүн хэсэг тэгээ ялангуяа өргөргийн тропик бүсээс Исланд хүртэлх өргөн зураас нутгийг судалсан гэж байна. За өөрөөр хэлбэл энэ хүн бол яг ингэж яваад энэ хэсгийг ингэж тэрсэн. Тэр чигээр нь судалсан. Яг энерги хэсгүүдийг тэр чигээр нь судалсан. Энэний гол онцлог нь юу гэвэл нөгөө л далаад гарах гарцыг л олж нэх гол зорилго байгаад байгаа шүү. Эдэртэл худалдаа хийх гээд байгаа шүү дээ. Эдэртэл худалдаа хийх гээд байгаа. За тэгээ энэ судалгааг хийчихэд маш алдартай болсон Лехгард бол өөгүй юм мундаг хүмүүс. Тэр аваар чинь хамаг мал аж ахуй ирэхэд хүмүүс мөнгө төрөөгүй бол за одоо чи биднэрт юу яагаад тэл гэдэг. Тим санаачлаг гаргаж ирж байгаа байхгүй. Чи биднэрт одоо мал малж болох газрыг болоод ил. Энэ Австралийн төв хэсгээр ч одоо энийг мал малж болох газрууд юу вэ? Чи мундаг аялагч энийг дуусгах юм чи одоо энэ хавийн уул нуруудыг судлаад, нуур горхиудыг судлаад одоо энэ юуг судлаад ил гэдэг саналыг тавьж байгаа. Одоо бид нарт мал чухал эрхэлж болох л нэг
газар төршимтэй устай өвстэй айтах хамгийн болоод гэдэг л болоод үг гэдэг. Тэгэнгүүт 1844-өөс 45 оны хооронд өнөөх аяллаа дуусгаад 1800 энэ бас 44-өөс 45 оны аялал нь бас одоо энэ хэсгийг судалсан аялал нь бас нэрнгээсээ 14 сар үргэлжилсэн. Жил 2 жил юм баг. Жил 2 сар. Жил 2 сар ингэ 10 тасралтгүй л одоо явсан ийм аялал байгаа. За тэгэнгүүтээ хоёр дахь аялал нь болонгууд 1846 онд болж байгаа. Хоёр дахь экспедиц нь болонгууд Лекарт Дарлинг даунаас хойд зүг 500 км аялах. Аялаад одоо Дарлинг бол хаана вэ? Данаа ч юм байна. Тэгээд Дарлингийн сав газар гэдэг. Дарлингийн сав газараас энчинээс ингээд 500 км аялаад дай зогсц. Юуны нуруунд дэр, Грийн нуруунд дэр айгуу учир битүүлэг. Түүнтэй цуг аялсан хүмүүсүүд болонгууд Лекарт хамаг ийм хүнсийг бол алга болгосон гэдэг. Өөрөө алга болгосон гэдэг. Тэгээд дээрэс нь ааш харин шумуутай байсан гэдэг. Тэгээд ааш харин ч бол бүр айгуу олон юм дээр гэдэг. Авахын аргагүй хүн байсан гэдэг байгаа. За тэгээд аялал бүтлгүүтээ буцаж ирсэн 500 км явж хоёр дахь аялал нь. Хоёр дахь аялал. За гурав дахь аялал нь болонгууд 1848 онд болонгууд Австралиг зүүнээс баруун хязгаар хүртэл гатлах томоохон аялал гэж байгаа. Тий. Одоо эндээс ийшээ. Одоо энд л хөндлөн гатлах аялал. Тэгээд юу ахаараа бол ингэ явцсан шүү дээ. Ахаараа ингэ нөгөө тавьчихдаг байгаа шүү дээ. Одоо чи бүр ахаараа явах ингэ бол гол горхтой газраар бас явж байгаа. Энэ болгоод ингэ бүр зих цөлийн хэсгээр явах аялал болчихж байгаа байхгүй. За тэгээд Лекарт Австралиг үндсэндээ бол нэг 7 гишүүнтэй 2 уугуул замчтай 20 луус 7 морьтой аялд гараад алгуулсан. Тэсгээр алгуулсан. Ерөөс энэ хүн яг ямар замаар явж юу болж яасан ерөөс мэдэхгүй ойлгомжгүй. Одоо бол наач Австралийн одоо нөгөө дятлуу хэрэг гэдэг шиг маш том нууц байхгүй. Юу болсон вэ гэдэггүй. Ерөөс юу ч байхгүй. Харин тийм ууршаа даллаг болцсон юм уу? Өөр газар руу явцсан юм уу? Одоо өхөө амтанд халуулсан юм уу? Учир битүүл. Тэгээд ер нь бол энэ төлөвлөгөөндөө хүрч чадаагүй тэгэл энэ хүн нас барсан л да. Гэхдээ ер нь бол яг уул нь бол яг энэ хэсгээр бол судалгаа бол маш амжилттай хийчихлээдэг. За тэгээд яг нөгөө энэ нөгөө амар цүлж нь л дөө Симпсоны цүл гэж байна. Гибсны цүлж гэдэг юм уу те. Яг энэ Австралийн Western Territories гэдэг чинь австралчууд те. Яг энэ хэсэг бол угаасаа ер нь маш их одоо янз бүрийн учир төлөвлөгөө их болдог газар. За тэгэл тийшээ явал уулууд нь ч байхгүй. Ерөөс юу ч байхгүй. Морь зөөр бүгд байхгүй. Алга болсон те. Энэ бол одоо бас их сонирхолтой л аялал байгаа. Өмнөхөр энэ аялагчд одоо бас л сонирн байгаа шүү гэдэг. Маш олон аялагчид ингээд сургаггүй алга болчдөг. Яг энэ зүйл хэсгэр бол их барьцгүй. За дараачих нь болонгууд Эдвард Джон, Эдвард Джон тий. Эдвард Джон гэдэг байгаа. Эдвард Джонны хувьд болонгууд бас их ач холбогдолтой аялагч л та. Түүний хувьд энэ нууруудыг маш сайн судалсан. Нууруудыг судлах, за тэгээд мэдээж нөгөө мал аж ахуй эрхлэх асуудлыг л ерөөсөө дэмжих. Тэр өвс ногоо байж болох газар юу байна? Хонь хаан байж амьдарч болохоор нь ерөөсөө тэр газруудыг л олж нээх тийм л зорилготой аяллыг эхлүүлсэн хэрхэн байгаамаа. За энэ хүний хувьд болонгууд 1840-41 онд болонгууд Аделиада хотоос Кинг Жоржийн булан дахь Албаны хүртэлх 3500 үргэлжилсэн түүхэн аяллыг бол мань хийсэн байна. Тэр нь юу вэ гэхээр одоо энчинээс ахуулаад энэ хавийг судлаад за тэгээд энэ Гербертийн нуруу гэдэг байгаа энийг судлаад тэгэнгүүт энэ дээшээ явж Эйрийн нуурыг олж нээгээд за тэгэнгүүт Эйрийн нуур гэж байдаг шүү дээ. Энд чи байгаа Эйрийн нуурыг олж нээгээд энчинээс энэ Албан хүртэлх 70 судалгаа хийсэн. Ингэж нуурын судалгааг хийгээд ерөнхийдөө энэ хаваар мал аж ахуй яаж амьдрах боломжтой байна гэдгийг судлаад ерөөс цөлөөр бол ерөөс очиагүй цөлрөө зөрхлээгүй. Ийм судалгааг бол маш том судалгааг хийсэн байгаа. За тэгээд түүний хувьд одоо эн чинь бас юу гэдэг байгаа л да. Одоо яг эн чинь байгаа энэ гурвалжин хэсгийг Эйрийн гурвалжин гэж нэрлэдэг. Яг энэ хэсгийг яг гурвалжин тойрж аялсан. Бас тэрүүгээрээ сонирхолтой. За тэгээ эн чинээс яваад өөрөө бол уугуул иргэдтэй маш сайн нөхөрлөдөг байсан гэдгээр алдартай. Уугуул иргэдэд бол их хэлгэмсв. Тэгээ ерөнхийдөө яг Флиндерсийн нурууг судалж байгаа ихний судалгаагаараа за тэгээ 1840 онд болонгоо тоньны аж ахуй эрхлэгчид Эйрийг шинэ бэлчээр хайх судалгааны экспедиц удирдахыг одоо уриалаад баруун зүгт зам тээврийг гарцны их зорилгыг тавьсан. За тэгэнгүүтээ 1841 онд яг миний хэлсэнчлэн саяны аяллаа хийсэн байгаа. Тэгээ 11 ачааны морьтой тэгээ баг хүнсний нөттэй ингэ явсан. За тэгээ сүүл рүүгөө бол эцэс туйлдаад бас хамаг нөөцөнд байхгүй болоод өөрөө нэг уугуул иргэнтэй хоёулах нь үлдээд одоо яг энэ
Эсперансын энэ хэсэг дээр ерөөсөө үлдээд заваад яаж Албанд явах вэ гэд тохирцсон хоол хүнс байхгүй тийм ээ морь мал нь байхгүй за одоо яах вэ гэд суугаа байжсэн. Суугаа байж байгаа жаашаа ер нь зөвхөрлөлийн байдалд байж хад Францын Миссисипи хөлөг онгоц хурж ирээд тэгээд учир жанцангаа тайлбарлаад Албан дээр хөлөг онгоц хөргүүлсэн. За тэгэж ингэж бүтэн аялал бол хийж дуусгасан бас юм азтай гэхүү бас ер нь их бүтэл сайтай аялагчдын нэг байсан. Тийм бүтэл Австралиг судалсан судлаачид дундаа ер нь бол яг зорьсон зорилгоо биелүүлж чадсан бас цөөн хэдэн байсан. За тэгээд тэр уугуул иргэний нэрээр Вайли гэдэг баг шүү. Вайли болонгууд бас өмнө хэлсэнчлэн их тус болоо явж исэн. Тэгээд ерөөсөө Вайлиг хараад за уугуул иргэдтэй нөхөрлөх чухал юм биш үү гэдэг санааг аваад тэгэнгүүт Джеймс Бакстер гэж нэг нөхөр байгаа. Джеймс Бакстер болонгууд яг нэг цагаан хүний зан гаргаад тэгээд энийг бас Джеймс Бакстер гэхээс гадна ер нь тухайн Австралийн нөхцөл байдалтай холбохгүй болохгүй. Тухайн Джеймс Бакстерийн яасан бэ гингүүд уугуул иргэдийг хайгаад эхэлж байгаа шүү дээ. Вайлиг болчихгоо. За Вайли мундаг юм байна. Тэгвэл одоо уугуул иргэдээс дамжиж ер нь аялал үргэлжлүүлэх чухал юм байна гэдэг бодолтой болцсон явж хахад Вайлид болон уугуул сайн замч уугуул иргэн олоод ил гэдэг тушаалыг өгөхөд бол түүний хувьд бол дургуутсэд уугуул иргэдийн аборигенуудын бүсгүүчүүдийг барьцаалж бариад замчлах ер нь жоохон хүчээр асуудлыг шийдэж эхэлж байгаа уугуул иргэдэд алуулсан байна. Тэгээд энэ дээрээс уул нь бол эйрийн хувьд болонгод нэг дүгнэлт хийгээд энэ муусан уугуул иргэд гэдэг ч юм уу нэг тийм хандлагатай болж болно да цуг явж исэн хүний алчлаа гэдэг нэг цагаан хүний зан гаргаад тухайн үеийн л тэгэнгүүт мань хүн бол ерөөсө Бакстер бүхэл бол одоо болох мараал болсон энэ хүн бол өөрөө буруу зүйл хийж уугуул иргэдийн бол оргууг нь хөтлөхсөн учраас энэ хүн бол алуулсан. Тийм учраас тэгэд алхахлахта Бакстерыг алчингуудаа хамаг хүнсний нөөц мөцийг нь аваад таччихсан шүү дээ. Тэгээд тэрнээс бол нөгөө энэ Эсперансын цохирлол эхэлж байгаа байхгүй. Тэгээд үндсэндээ тэгсээд тийш ерөөс уугуул иргэдтийг бол маш хүндэлсэн хിവэрэл байсан. Уугуул иргэд ерөөс гайхчихсан. Яаж ингэж зам ингэж сайн тогтоодгийн энэ усны нөөц мөцийг ямар сайн олтын цэвэр усны нөөцийг энэ гүний усыг ямар сайн олтын ерөөсөө биширсэн л тэ. Тэгээд өөрөө ч бас энэ утгаараа бас аборигенуудыг маш их хамгаалдаг өмөрдөг хүн байсан. Ягаад гэвэл энэ хүмүүсийн бас мундаг сайн талыг нь бол олж нийж чадсан учраас. За тэгээ мань хүний хувьд гол аяллаа яг нэг л аялал хийсэн тэр аяллаа гол юу нь бол одоо хоёрхан аялал хийсэн. Хоёр аялал нь бол хоёул яг нэг зам дагуу нэгэнгээр нь энэ хавийн нууруудаа судлаад араас нь олонгууд энэ иргэн асуудлуудыг шийдээд порт ханд байгуулж болох вэ гэдэг асуудал нэгэд. За тэгээ үүний ачаар бол Перт гэдэг хот бол үүсэж байгаа шүү дээ. Албан гэдэг юмнаас. За тэгэж ингэж өндөр ач холбогдолтой Австрали ТV-ийн одоо энэ доод хэсгийг бол бүрэн нээж өгсөн юм мундаг аялагч байна. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Одоо энэ дээр чинь ингэж байгаа. Хоёудаа чинь Германы нэг, Шотландын нэг, Британаас одоо энд чинь нэг гоё нэр орж ирнэ. Оросын алдартай аялагч Николай Николаевич Миклуха Маклай гэж. За энэ хүний энэ хавар хийсэн судалгааны ажил бол бараг ер нь домог штэ. Домог. Энэ хүн бол одоо энэ ТV-г тэр чигээр нь судалсан. Гэхдээ хамгийн гол судалгаа нь Шинэ Гвинеийн Папуасуудын судалгааг бол гүнзгий хийсэн. Энэ утгаараа бол асар том мундаг хүн байгаа. За Миклуха Маклайын хувьд болонгод 1846 онд төрсөн. Тиймэрхэм Петербург хотод сурч байгаад аавынх нь нэр бас тэрийг дурдах хэрэгтэй. Николаевич Миклуха Маклайын талаар ярихад аавынхын талаар заавал ярих хэрэгтэй. Миклуха Николаийн хувьд болонгууд ямар хүн байсан бэ гэхээр инженер хүн байсан. Инженер хүний хувьд гарамгай мундаг хүн байсан. За тэгээд цаашлаа төмөр замын царгийн ямар асуудлыг шийдэж өгсөн гэдэг чиглэлийн маш том бас инновац байгуулж одоо Оросын ямар ч төмөр замын асуудлыг шийдэж өгсөн гэдэг бас нэг тийм баримт бичиг байдаг. Тэгээ өөрөө бол удам сайтай хүн гэж гарч ирж байгаа. За үүнийгээ дагаад аавыгаа дагаад маш сайн зурдаг. Өөрөө зураач болохыг хүсэж исэн гэдэг. Өөрийнх нь тэмдэглүүд дээр нь маш их хэмжээгээр одоо юунуудыг бол зурсан байдаг штэ. Уугуул иргэдийн одоо зураг мургийг бол маш их хэмжээгээр зурсан.
тийм зурагнууд байдаг. Маш сайн зурдаг. Тэгээ түүний энэ тэмдэглэлүүдийг бол зөвхөн шинжлэх ухааны үн цэнтэй гэхээс гадна урлаг уран сайхны үн цэнтэй ч гэж авч үзэх тохиолдлууд бас байдаг. За тэгээд Николай Маклайын хувьд болонгууд Петербургийн гимназид сураад Петербургийн тухайн гимназ бол маш алдартай гимназ байсан л да. Тэнцээ бол эртний грек хэл, латин хэл, философи гэд ерөөсөө сонгодог боловсролын одоо либерал артын бүх сонгодог юунуудыг зааж өгдөг байсан. За тэгээд тухайн үед ялцчгүй нөгөө нэг боолын эрхийг халж исэн үе Орос улбаны улсад. Тухайн үед оюутнууд маш их хэрч агсаж исэн. Боолуудын эрхийг хамгаалж, христиануудын эрхийг хамгаалж. За тэгээд тэр үед Николай Маклай яг тэр нэг хомрогонд нь хамрагдаад за тэгээд түүнийг бол улс орны эсрэг тэрслэгч гэж авч үзээд Оросын улбаны улс Оросын эзэнт гүрний ямар ч одоо их сурвалд сурахгүй байх одоо сурах эрхийг нь хассан. За тэгээд түүний хувьд бол юу руу явсан байгаа юм. Маш их хэмжээний ээж нь бол маш их хэмжээний хөрөнгө мөнгөний зардал гаргаж хагаад түүнийг бол Герман руу явчиж Германд Лайпциг хотод тэгээд Хайдельбергт Йенинг гэд ерөөс 4 их сургуульд суралцуулсан. Тэгээд тэнцэнэ бол философийн боловсрол маш сайн эзэмшээд үүний ард дээрээс нь болонгод биологийн боловсролыг маш сайн эзэмшсэн. Математик, физик бас их сайн байсан. Тийм ерөөсөө энэ хүнд мэд чадахгүй юм их ховор байсан. Гэхдээ гимназ дээрээ сурж байхдаа ерөөс хичээл өөрийг нь яг 6 дугаар хүртэл чөлөө ээж нь болонгод яг өөрөө сургаад гэрийн хүмүүжил гэрийн сурах системээр явцсан. Тэгээд гимназийн сурах бас систем тэр нэг хитрхи дарангуй хитрхи даралсан байдалтай захирсан байдалтай юу таалагддаггүй байсан болохоос биш маш одоо потенциалтай сурагч эдэр гэж багш нар нь бичсэн байдаг. Тэгээд үндсэндээ бол түүний араас нь яаж байгаа гэхээр Германы нэг алдартай Эрнст Геккел гэдэг Геккел зураач юу биологч түүний хувьд болонгод дарвинист онолыг түгээгч Герман даяар түгээгч хэрхэн байсан. Тэгээд түүнтэй далайн хөвсгөр одоо далайн спонж гэдэгтэй одоо далайн хөвсгөр гэдэг үл юу гэдэг үлээ. Түүний судалгааг маш сайн хийсэн. За тэгээд тэр үед бол өөрийнхөө биологийн судлаачийнхаа ур чадварыг бол гарамгай мундаг харуулсан гэж авч үздэг. Тэгээ Эрнст Геккелийн энэ далайн аялал шүүнчээс нөгөө далайн хөвсгөрүүдийг одоо манайхаар SpongeBob гэдэг хөвсгөр боб хөглөн гэдэг шүү дээ. Одоо тэрийг ч судлаад явсан байхгүй. Тэгээ далайн планктонуудыг бас судалсан нэг жижигхэн микробууд тэр мэрийг маш сайн судалсан. Түүний судалгаанууд нь одоо хүртэл шинжлэх ухааны үнцнийг бол алдаагүй гэж авч үздэг. За тэгээ үүний ард дээрээс түүний үед нэг сонирхолтой юм болж ирсэн. Яг энэ далайн аялалд явж байхдаа энэ Гвиней арлын талаар олж мэдсэн байна. Тий. Тэгээ Гвиней арлыг олж мэдчихэд за энэ ч одоо юу болчих вэ? Хүн амьтан бараг судалдаггүй нэг юм сайхан их газар байгаад идэг. Ардл байгаад ид, том ардл байгаад идэг. Энийг ч одоо яг л хүн амьтан судалдаггүй. Одоо манай Оросууд бид нар бол энэ ардлыг ерөөс судлах ёстой. Хүн хэн судлахгүй байгаа, хэний зөрөглөхгүй байгаа энэ газар руу очиж бид нар энэ газрыг судлах ёстой гэдэг бол саналыг хаанд тавиад, тухайн хаанд тавиад за тэгээд юу зөвшөөрсөн. За тэгээд наадах гэж судлыг гээд зөвшөөрөөд тухайн үеийн аялал дээр бол ямар тохиротой явсан бэ гэхээр за бид нар ч хамаагүй Гвиней арал руу тийм бас том төсөн бүсгүй арал байгаагүй аялал байгаагүй Гвиней арал дээр одоо энэ ч хин Маклайн болон эрэг гэдэг байгаа да. Маклайн эрэг гэдэг нэ хэлдэг лөө юу гэдэг вэ? Маклайн эрэг гэдэг байгаа. Маклайн одоогийн Маклайн эрэг дээр булгаад за бид нар ч хамаагүй 1771 оноос гэдэг лөө юу гэдэг лээ тэрийг ч 1170-аас 71 оны хооронд бид нар ч чамайг бүтэн жил наач үлдээ. Чи наана ганцаархнаа судалгаагаа хий. Гэт орхио авчиж байгаа. За тэгээ орхио явахын өмнө бол нэг тийм хөөрхөн Орос модон байшин барьж өгөөд за чи одоо ингэ судалгаагаа хий бид нар жилийн дараа ирж чамайг авъя шүүгээд тэгээ яваад өчөж байгаа. Хөлөнгөсөн дээрээс буугаад. За тэгээд түүний хувьд бол хамгийн эхлээд түүний гэрт хамгийн анх Папуастай танилцсан тохиолдол нь юу байсан бэ гэхлээр Туя гэж Туя монголоор Туя гэдэг нэртэй. Тэгээ Папуас хэлээр ямар утгатай сайн мэдэхгүй. Туя гэдэг хүн гэрт нь орж ирээд тэгээд гэрт тэр хүнд бол нэг улаан альчуур өгсөн гэж байгаа. Николай Маклай. Тэгээд улаан альчуурыг толгоондоо богоод бөөн баяруулаа яваад өгсөн гэж байгаа. Тэгэж анх Туяатай танилцаад за тэгээд Туя бол дараа нь дахиж ирээд Туя бол бусад овог аймагуудтай танилцуулж эхэлсэн. За тэгээд Николай Маклайын хувьд бол Маклайын хувьд болонгууд их сонирхолтой байсан л да. Хүн идэгчнүүд штэ. Папуасууд ч юм. Яг хүн идэгчнэн гэдэг нөгөө нэг хүмүүний мах хаймар тансаг мансаг хоол гэдэг утгаараа биш. Яахан аргагүй нөгөө нэг мал аж ахуй байхгүй тийм идэж болох амтан байхгүй. Эрг хаваарай л нэг жоохон загасчлаа. Сүнд ижилтэн амтан ерөөсө ховор тийм газар байгаа байхгүй. Тэгээд
үндсэндээ бол нэг алиг хийж эхлүүлэх явцдаа ерөөсөө ингээд нэг юм одоо очил гимгүү царайлал одоо юу ч хийхгүй ингээд зүгээр л бараг номхон цогсоо хэвтээд өчдөг гэсэн гэж. Тэгээд омгийн иргэд хурж ирээд ингэж харж барайл танилцаал ингэж юу яагаад одоо баг зэрэг танилцж бариад тэгээд зүгээр ингэж байж байгаад үндсэндээ бол тухайн иргэдийн итгэлийг олж авдаг байсан гэж байгаа юм л та. Тэгэж итгэлийг нь олж авсныхаа ард дээрээс яг судалгаагаа хийж эхэлдэг. Тэгээ Папуасууд бас хүн мэддэг заншил нь өөрсдөө сонирхолтой л доо. Одоо тухайн үед Папуасуудыг яаж авч үздэг байсан бэ гэхлээр нөгөө нэг Маоричууд буюу энэ Полинезийн Шинэ Зеланд Полинезчүүдтэй төстэй гэж ерөөсө бодож болохгүй. Маоричууд бол одоо бараг дайн дажин болоод одоо тухайн улсын лидер мундаг улсуудыг нийтж мэдээ тухайн ген мэнийг нүүлж авч хаацдаг мундаг хүн болно гэдэг бодлоготой. Нөгөө талаас тухайн хүнийг идэж чиний зүрхийг чинь би идэв шүү гэдэг байдлаар айлгаж барьдаг. Одоо дайсан омгуудаа айлгадаг гэдэг ч юм уу. Тиймэрхүү зорилгоор хүний махыг иддэг байсан бол Папуасуудын хувьд юу вэ гэхлээр хар шидтэн гэдэг юмнаас ихгүй юм хайдаг. Хар шидтэн бол өхөл агуу авчирдаг гэдгээс айдаг. За тэгвэл хар шидтэн овг аймаг дотор илэрх юм бол тухайн хар шидтэн барьж аваа иддэг. Тийм онцлогтой байсан. Тэгээ идэх нь хөөрхийн нөгөө нэг мах идэр байхгүй учраас тэгээ нэг олцсон дээр нь мах идчихий гэдэг шиг бид нар одоо таргууны мах байл нэг үгүй гэж хэлж чаддгүй шүү дээ. Дийлэн монголчууд тэрнтэй адилхан хүний мах байл заа одоо мах л юм чин тэгээд ерөөсөө улаан мах ховор юм чин улаан мах ингээд иддэг тиймэрхүү байдалтай байсан. Тэгэхээр нүүнүүд маш их хэрэгсэлтэй байхгүй. Баахан Папуасуудын дунд нэг цагаан хүн явж очиод идэж байгаа Харважийн шуудлал нэг юм юу болж ирэн шүү дээ. Асуудалтай хар шидтэн байж магадгүй юу болоо гэдэг асуудал гарч ирнэ. Тийм болохоор түүний хувьд бол ерөөсөө баг өдөржингөө зүгээр суучдаг байсан л гэдэг. Тэнгүүт за энэ хүн яах ч хүн байна. Зүгээр хүн юм байна гэд мөрөөр нь таваар нь орхиод омогтой бол хүлээж авдаг байсан. За тэгээд Маклай бол тэр авийн ерөөсөө овг аймагуд нь домог болсон. Түүнийг бол сарны хүн гэж нэрлэдэг байсан. За тэгээд заримдаа бас нэг тухайн хүмүүсүүд төр жоохон наадмаар санагдахаараа спирт гал руу цацж гал ингэж дүрлэлзүүлж ил бидчихэд үзүүлж одоо ингэж гайхшруулдаг байсан гэж байгаа. Тэгээ үндсэндээ бол тэмдэглээ бол маш сайн хөдөлдөг. Түүний бас яг тэмдэглээ хөдөлж явахдаа ингэж Папуасуудын төрхийг гаргаж зурсан зурагнууд нь бас их сонирхолтой. Маш гоё уран зураг зурдаг. Түүний тийм ч бас би түрүү хэлсэн нөгөө урлаг уран сайхны үнцэн агуулдаг нэтрэгээд. За тэгээд түүнийс хамгийн гол нээлт нь юу вэ гэхлээр энэ Папуасууд буюу энэ Микронезийн иргэд чинь энэ юуны Полинезийн уулуудаас шал өөр улсууд юм биш үү гэдгийг олж нээсэн. Папуасууд бол өөр соёлтой, өөр гарал үүсэлтэй, шал өөр ард түмэн шүү гэдгийг бол олж нээсэн байгаа юм. Тэгээд энэ Папуасуудын хувьд жоохон примитивны гэдэг ч юм уу. Манай дээр чи бодог байдаг шүү дээ. Бодогны тийм анхдагч хэлбэр Папуасууд бол тутал байгаа юм. Тэр нь яаж илэрдэг вэ гэхлээр хүний махыг идэхдээ одоо бол тэрийг гахаа махан дээр ашигладаг нэг тийм хоолыг арга барил байгаа юм л да. Тэр нь бол эхний ээлжинд нөгөө нэг арьс ширийн шатааж хүснээс нь ангиж руулаад чулуу халааж агаад чулуун дээр тавьж иддэг. Манай бодогны нэг тийм боловсронгуй бус соёлбор байгаад байгаа л манай бодогч их нэрэн штэ ингээ эхлээд хойглаад дотор нь халуун чулуу хийн тэгээд шүүс мүсэн гарахгүй байлгахын тулд маш нарийн ширийн арга техникүүдийг ашиглан байн гусаар угаан хусна гэдэг ч юм уу тэгээд амталгаа ногоо хийнгээл манай дээр бол энэ яг энэ арга техник нь манай Монгол дээр хэрхэн боловсронгуй болж хөгжиж гарч ирсэн бэ гэдэг бас харж болохоор Папуасуудын хувьд бол яг тиймэрхүү байдлаар маха болгож иддэг хойглоод чулуун дээр болгож иддэг бас нэг тийм арга техниктэй тэгээд хүн дээр бас тэрийг хийж иддэг тиймэрхүү сонирхолтой юм болоод байгаа. За тэгээд түүний хувьд бол бүтэн жил нэг маш сайн судалгаа хийгээд Маклайийн хувьд бол судалгаагаа дуусгаад Оросоос ирж түүнийг аваад буцаад аялалдаа гарсан байгаамаа. За тэгээд 2 жил гарan хэртээ өөрийнхөө нөгөө цуглуулсан материалуудаа сайхан боловсруулж бариад жин там болгож жогоод дахиад аялалд гарсан. За тэнгуүдээ дахиад шинэ биений илүү аялалд гараад энэ удаад болонгууд юг одоо энэ удаад болонгууд баруун Папуаг судлахаар шийдсэн. Баруун Папуаг судлаад за тэгээд энэ хавийн бас энэ Сулавеси арлын Папуаднуудыг бас судлаад үндсэндээ нэг юм Папуаднуудын одоо үлдсэн овг аймагуудыг бас судлах судалгаагаа хийж дуусгасан байгаа юм.
За тэгээ энэ үеэр түүний хувьд бас нэг сонирхолтой нээлтийг хийсэн нь болонгууд шар арьснуудын хүчрийг олж хийсэн. Шар арьснууд болонгууд их сонио юу Полинезийн иргэдтэй адилхан юм том хинхгэр шар бийтэй. Тэгсэн мөртлөө царай нь юу Папуа царайтай тийм сонирхолтой арт түмэн байна гэдгийг бас олж нээсэн. Тэгээд түүнийхээ арт дээрээс болонгууд ингээд бас нэг бүтэн жил яг нөгөө зүүн хэсгэр хийсэн судалгаатайгаа адилхан байдлаар судалгаагаа сайн хийж авч байгаад бие нэг тааруулсан юм аа. Бие нэг тааруу болоо Сингапур руу явсан. Тэгээ Сингапур яг тэгээ тэрний ард дээрээс түүнийг бол одоо ерөөсөө дэлхийн бөмбөрсгийн эрдэмтэн болсон Сингапур дээр очиж нөгөө бүтээлүүдийг нийтэлж эхэлсэн. Тэгээд ерөөсө бөмбөрсгийн эрдэмтэн болсон. Дэлхийд даяар л түүний одоо мундаг сайхныг шагшин магтаж эхэлсэн. Нөгөө Европын нэг шинжлэх ухааны нийгэмлэгүүд чинь түүнийг хүлээж авъя гэдэг хүндэт гишүүн болгоё гэдэг. За тэгэл нөгөө Оросууд ч бас манай мундаг эрдэмтэн өстө нэрээ Монгол хизээ нутагтаа буцаж ирэх юм бол гэдэл тэгэл нэг тэгээ мань хүн бол асар их санхүү мөнгөний асуудалтай байсан. Энэ хүний аялч одоо ямар ч алт эрдэнэс авчрахгүй байгаа юм. Пуасуудаас олж долоох юм байхгүй шүү дээ. Тинчиж одоо хэдэн модон байшин тэгээд нэг юм соёлол байгаа даа байхгүй юу. Тэрнээс ч одоо хөрөнгө мөнгөний хувьд бол ямар ч олж долоох юм байхгүй. Хаялга байхгүй. Тэгээд ерөөсө санхүүг ямар ч ашиггүй аяллууд хийгээл байгаа. Шинжлэх ухааны төвцөнтэй аялал мөртлөө. Тэгээ үүнийхээ гороор гэх юм уу юу гэх юм Сингапурын баячуудаас хаадуудаас их хэмжээний мөнгө зээлсэн. Тэгээд түүний үр зээлийг бараг яг 30,000 рубль хвцаа өрдөг гэдэг баха. Өнөөгийн мөнгөөр хэдэн сая доллар шахав. Тийм их хэмжээний мөнгө төгрөгийн үр зээлтэй. Тэгээ яайдаг явчихгүй. Тин чи нэг л их Европод тэр үнийг магтан дуусан хүмүүсд мөнгө төгрөг дэмжлэг тэтгэмж үзүүлдэг нэг ч хүн байхгүй. Нэг л их мах. Тэгээ ямар санд даапалж байгаа мó яаж байгаа хаач гэлээ түүнийг баруун цолд хүнд олголоо гэдэг. Заарлцсан. Тэгээ чи ядаж 1000 рубль өгөж болно шүү дээ. Тэр цолон бол мань хүнд бол сонирн биш байсан юм шиг байна. Тэгээд би энэ удаад Сингапурт очиод тэгээ Сингапур руу явах үеэрээ түүний хувьд болонгууд энэ хавийн арлуудыг маш сайн судалсан. Энэ хавийн арлууд Марианы арлууд, Каролины арлууд дээр. Тийм. Тэгээ энэ үед негритосууд гэдэг бяцхан хар эрснүүд гэдэг бас хүмүүсүүдийг нээсэн. Бяцхан хар эрснүүдийн хувьд болонгууд анх тэд нарыг папуасуудтай нэг гэж авч үздэг байсан бол түүний хувьд папуасуудаас шал өөр гарал үүсэлтэй, шал өөр жижигхэн хүмүүсүүд байна гэдгийг бол олж нээсэн. Негритосуудын хувьд болонгууд 100 хамгийн өндөртөө метр 40 хүрдэг нэг тийм жижигхэн хүмүүсүүд байдаг. За тэгээд энэ хүмүүсүүдийг одоо Сингапур руу явах үе гэдэг чинь 1876-аас 77 оны хооронд хийж байгаа юм уу да. Тэгээд тэр үеэр негритосуудыг олж нээгээд этнографийн судалгаагаа хийчихэд тэгээд Сингапур дээр очиж жоохон амс хийж байгаад тэгээд Сингапурт байхдаа бол их тансаг байдаг гэсэн гэж байгаа. Ягаад гэвэл Оросын элчин дээр очиод их гоё тийм орд харж дотор их сайхан тухтай амьдарч байсан гэж ярьдаг түүнийг. Гэтэ нэх удаан амьдраагүй жил гарan амьдарч нөө. Ялаа тэгээд насан туршдаа гидсний хүчтэй байсан. Одоо тийх нь л дээ. Тий. Тэгээ үүнийг нь болонгод анх дөрөнд бол судлаачид юу гэж авч үзсэн бэ гэхээр энэ бол одоо энэ Европын энэ их газрын хүн энэ ардалтын хоол хүнс энэ ид шууш ерөөсө зохгүй байна, уур амьсгалын зохгүй байсан учраас энэ үний гидс ер нь дотоод идэрхнүүд нэг гимцэн байна, өвчин зовлонтой болсон байна гэж тухайн үеийн эмчид бол тогтоосон бол сүүл түүний цогцон дээр шинжилгээ хийж шинж тэмдгүүд дээр шинжилгээ хийсэн чинь хор тавдар тусцсан байсан гэдэг нь хэлсэн. Хор тавдраар нөгөө яг энэ бол шууд утгаараа нөлөөлөөгүй хор тавдрын бол насан гойд болсон байна гэдэг нь бол ил болсон байна. За тэгээд түүний ард дээрээс нөгөө ингээ биеийн модод эхлэнгүү Сингапур түүнийг бол дэмжлэх боломжгүй болж эхлээд за Австрали руу явсан. За тэгээ Австрали руу явахдаа болонгууд энэ хавийн арлуудыг Соломоны арлуудаас ахуулаад ер нь энэ хавийн арлуудыг бол бүгднийг маш сайн судалсан. Тэгээд энэ Венуалеу, Витилеу гэдэг энэ артлуудыг ерөөсө бүгднийг маш сайн судлаад энэ чинээс болонгууд бас негритосуудтай адилхан модны хүмүүсүүд гэдэг арт түмнийг олж нээсэн. Модны хүмүүсүүд болонгууд негритосуудтай адилхан жижигхэн мөртлөө шар өнгөтэй тэгээд модон дээр амьдэрдэг бараг шахуу мал амтан алж иддэггүй шавж мавжаар хооллдог ногоо могоогоор хооллдог модон дээр амьдэрдэг тийм иргэд байгааг олж нээсэн. Модны иргэд гэдэг. За тэгээд тэднүүсийг болонгууд негритосуудаас бол тусдаа арт түмэн байх шүү, шал өөр соёлтой хүмүүсүүд байна гэдгийг олж нэгээд за тэгээд дээрэс нь бас энэ Полинезийн арт иргэдээс бас тусдаа гарал үүсэлтийн нөхдүүд байх шүү гэдгийг олж нээсэн ийм том судалгаас өөрөөр хэлбэл энэ хүн бол Полинезүүдээс бусад энэ хавийн
микронезийн бүх малинезийн бүх одоо угсаатнуудыг судалсан байна. Ийм л мундаг аялал болж тарсан байна. За тэгээд Австрали дээр очиод бас зүгээр байгаагүй. Австрали дээр очиод хамгийн анхны зоопаркийг нээсэн. Биологийн станцыг бас нээсэн. Түүний судалгааны дагуу одоо түүний хийсэн зөвлөмжүүдийн дагуу Австрали хамгийн анхны биологийн станцыг нээсэн байгаа юм л да. За тэгээд Австралид бол нэлээд хэдэн жил амьдарсан. Австралид амьдрахдаа бол өөрийнхөө дурлалт хань жил Маргаритатайгаа танилцсан. Маргарита энэ тэгээд их надад их сонирхолтой санагддаг. Түүний Робертсон Маргарита гэж ирэх юм. Маргаритагийн хувьд болонгууд Австралийн губернаторын охин буюу маш тийм том хүн байсан. За тэгээд түүнийг аав нь бол тун дургүй байсан. Уул нь бол ингээд бодохны юм дэлхийн хэмжээний эрдэмтэн одоо хаа байсан Европын бараг бүх улс орнууд дүүрэн гэсэн нэрээ бүтээсэн бөмбөрцгэн эрдэмтэнтэй яг охиноос хулахгүй юм гэдэг асуудал байна да. Гол асуудал нь юу гэсэн бэ? Шашны асуудал байсан. Түүний Робертсоны хувьд бол өөрөө юугаар протестант шашинтай хүн. Николай Маклухайн хувьд бол үнэн алтарчны шаш. Энэ хоёр хоорондоо ерөөсөө сууж болтгогүй тийм ёс жаягтай. За тэгээд түүний хувьд яасан бэ гингүүд Маклухайн хувьд болонгууд Петр хаан руу гэдэг үлээ тухайн хаан чинь гэдэг үлээ хаан руу хүсэлт явуулсан. Би одоо энэ протестант бүсгүүтэй гэрэлмээр байна. Та надад айдслалаа өгнө үү, зөвшөөрлөө өгнө үү гэдэг зөвшөөрлийг гуйгаад тэгээ хаанаас зөвшөөрлийг нь аваад Маргаритатай гэрэлсэн байдаг. Тэгээ надад Маклухайн хувьд их тийм сонирхолтой санагдаж юу гэхээр гэрэлсэн бүсгүй нь Маргарита. Өөрөө болон эрдэмтэн хамаг юм их судалдаг мундаг хүн биш үү? Тэнгүүд надад Фаустын домог их санамдардаг байхгүй. Фауст чинь өөрөө Германы алдарт алхимч юу 15 дугаар зууны одоо домог шүү дээ. Гэтэ амьдрал дээр бол жинхнээс байсан хүн гэдэг эрдэмтэн хүн байсан гэдэг. Тэгээ Гётегийн номог дээр болонгууд нөгөө хамаг юмыг судалж дуусгацсан. Нөгөө хууль зүй, философи, биолог, физик бүх юмыг судалсан яйда гэдэг эрдэмтэн байна гэл тэнгуүтэ нөгөө нэг Мефистофелтэй гэрэмэрэ байгуулад хорвоо ертөнцийн үнэн мөнийг надад таниулаач нэ тэрээгээ Фауст ичдгэрийн гэрэмэрээ байгуулаа явжсэн чинь нөгөө нэг залуухан бүсгүүд дурлцдаг байхгүй тухайн бүсгүүний нэрийг Германа Гретхен гэдэг. Гретхен гэдгийг латин хэл рүү хөрвүүлэнгүүт Маргарита болж хувирдаг. Тэнгүүд энэ хүн бас нэг төрлийн Фаустын замналыг тэгж гаргаж ирсэн. Гэтэ Фауст дээр бол эмгэнэлт байдлаар Маргарита төгсдөг бол Фауст хиний хувьд болонгууд Маклухайн хувьд бол харьцангуй аз жаргалтай гэр бүл байсан. Их нартайгаа гэрчлэнийхээ ард дээрээс болонгууд Орос руугаа буцаж очиод 80-аас 83 оны хооронд юу н Оросд амьдарч исэн гэдэг. Оросд амьдраад үндсэндээ бол өөрийнхөө нэг өмнөх хийсэн бүх бүтээлтэй өөрөөлөдөө сайхан эмхэлцэгцлээд шинжлэх ухааны бүтээлүүдээ одоо яагаад цацах байдлаар олон тэгэнгүүтээ маш олон хэмжээний эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд дээр очиж илтгэл тавиад за тэгээд бас өөрөө Иван Тургеневийн найз байсан гэдэг. Тий. Парис дуулсан. Тий, Парис дуулсан. Тургенев ч болонгууд нөгөө нэг эцэг хүү. Эцэг хүү. Тий. Эцэг ижээгээд романыг зохиосон албар зохиолж байгаа шүү дээ. Тэгээд анхны хайр эдрэг гой зохиолуудтай. Анхны хайр нөхөй. Тэгж ерөн секретний амьдралаар сайхан амьдарч байгаад хор тавдрын бол бас насан уд болсон. Тэгээд за тэгээд нөхрөө өд усных нар дээрээс түүний үед 3 үтэй байсан гэдэг баг шүү. Нөхрөө өд усных ард дээрээс нь болонгууд Маргарита Австрали руугаа буцаж явсан. За тэгээд хаан бол Николай Маклухайг бол маш ихээр өндрөөр хөндлөж байсан учраас түүний гэргийд нь болонгууд сар болгон мөнгөнд итгэмж олгодог байсан. Тэгээд энэ нь болонгууд Оросын хаант улс нуран унтал буюу 1917 хүртэл Николай Маклухайн үр удам бол хаанаас бол тэтгэмж хүлээж авч тэгж амьдарч ирсэн. Тийм одоо бас сайхан гэр бүлтэй бол тийм сайхан хэдий өөрөө мөнгөний асуудалтай байсан ч өөрийнх үр удмынхаа мөнгөний асуудлыг бас 20-30 жилийн хугацаанд ч болтгоос нэг зохицуулж өгсөн тийм алдар, тийм мундаг эрдэмтэн байна. Тэгээд бол энэ микронез, малинезийн ард иргэд одоо уугуул иргэд Омог аймгийнхан бол түнд бол бүх насаараа л талархаж явах хэрэгтэй болж таарч байгаа. За тэгээд эн чинь яг ингээ хоёр хуваагдсан байх харж байгаа шинэ гүний. Шинэ гүний дээр бол түүний нэр Тапорос уу Орос хүн гэдэг нэртэй байсан. За тэгээд Орос тэгээд их гүний одоо энэ баг бүх ард түмний одоо итгэлэг хүлээсэн байсан учраас түүний үед яасан бэ гингүүд өөрийнхөө юм би одоо Николай Маклухайн Тапоросын тэмдгийг хүмсүүдэд өгнө. Хэрвээ энэ хүмсүүд Тапоросын тэмдэг байхгүй бол наа хүмсүүд чи эзлэн төрөмгийлэгч та нарыг хулгайлах гэж алах гэж ирж байгаа шүү. Тэнийг та нар сайн мэдэж аваарай гэдэг бол сануулгыг түүний хувьд л өгсөн байгаа юм. Германы нэг
эзлэн төрмөг илэгч юм уу да. Яг юг Папуанууд дээр ирж очихын тулд юу яасан байгаа. Маклахайн зөвшөөрлийг авч очоод Маклай руу ерөөсө түүнийг Австралид авахт өдөр болгон загтал бичээл тэгээд Австрал дээр ирэхээр уулзаж бариад итгэлийг нь аваад л нөгөө Топорусын тэмдгийг нь авч очоод шинэ Гвинений арлыг бол юу яасан колоничлж эхэлсэн. Тэгээд колони Германууд орсон гэдэг шүү дээ. Тэгээд Герман англичууд хоорондоо гэрээ байгуулад шинэ Гвинений арл яг талаар нь аваач авсан. За тэгээ одоо ингээд яг Гвинений баруун зүүн хоёр хэсэгт хоёр хуваагдсан газрын нутагтай ийм бас болсон байгаа. Тэгээ бас дээрээс нь өмнө нэг Франц аялагчийг Папуасууд барьж авч халаад тэгээд Францууд шонцонгоо бодож очиж ерөөсөө шинэ Гвинеийг өмсөн товрог болно гэдэг хомрогоор нь устгана гэж аялал гарахын өмнөхөн хин болгоно Маклахайн хувьд болонгот гуйсан байгаа. Үгүй би наадах ч одоо ганцхан л одоо нэг ганц Папуас л даавныг ч алаад идчихжээ. Битгий энэс болоод бүтэн одоо Овг аймгийг устгаач гэж гуйгаад за тэгсэн чинь Парисийнхан болж өгсөн байг. За чидвэл бид нартай цуг яваад тэр хүнийг нь олж аваад хариуцлага тооцгээд за тэгээд бас Оросд байх үедээ бас нэг удаа шинэ Гвиней дэрж тэр хүнийг алуулаад буцааж явж исэн. Бас гүм их өсөлтөл арт хүн байгаа шүү. Ганц Папуасуудыг алахын төлөө Орос эрдэмтнийг давхуулаад ингээ аялаад ирж яадаг. Үндсэндээ иймэрхүү байдлаар түүний хувьд ямар их одоо энэ Папуасын арт түмэнд ямар хайртай байсан бэ гэдг нь бол ингэж гарч ирж байгаа. Тэгээ түүний хувьд бол энэ арьс өнгөний үзлийн эсрэг маш хүчтэй тэмцдэг байсан. Ерөөсөө энэ одоо үндсэндээ энэ Папуасуудыг Маклахайнаас өмнө юу гэж авч үздэг байсан бэ гэхэлэр хүн болон одоо бид нар ч Homo sapiens шүү дээ. Тэнгүүд Homo erectus гэж байгаа тий. Тэнгүүд Homo erectus Homo sapiens хоёрын завсрын хүн буюу одоо яг хүн бүрэн гүйцэд Homo sapiens болоогүй байгаа энэ хөгжлийн төвшин дутууд үлмэг хүмүүс байна гэдэг тийм хандлагатай байсан байхгүй. Тэгсэн чинь Маклахайн бол үгүй энэ хүмүүсд Homo sapiens энэ хүмүүсд тарих толгойн чадамжуулах хүмүүсээс дутаад ах биднээс дутаад ах юм байхгүй. Энэ бол адилхан л хүний төрөл гэдгийг бол баталж өгсөн. Бас тийм түүний одоо хамгийн том шинжлэх ухааны нээлт нь тэр юм уу да тийм ээ тэгэж нээж өгсөн юм хүн баг. Тэгээд дээрэс нь одоо энэ хүн амьтны айгаад очдгоо энэ арлуудыг л маш зөрөгтэйгээр олж нээж одоо дэлхийд нээж өгсөн хүн болж таарч байгаа. Өмнө чинь энэ авирч хүн очивол идүүлчихэд одоо айгүй хэцүү ойлгохгүй. Гэтэ яг судлаач тус очичл байсан юу би л дээ. Гэтэ Маклахайн бол энэ дээр маш дэлгэрэнгүй тийм судалгаа хийсэн. Бүтээлүүд нь бас байдаг. Нэлээд сонирхолтой. Энэ дээр бол нөгөө бүтээлүүдийн бүгдийн задлан шинжилсэн судалгаанууд байт юм билээ л дээ. Тэгэхээр угсаатны маш нарийн судалгаа хийсэн. Түүний хүн болж тараад байгаа. Түүний үр хойч нь бас ер нь түүний судалгаа шинжилгээ өргөжлүүл явж байгаа гэдэг. Маклахайн овгийн өмсөд түүний судалгааг өргөжлүүл явж байгаа гэдэг. Баримтат киноны судалгааны бас ажлууд зөндөө байдаг. Хоёлаа хэдэн судалж ярьж 5-ыг ярьчлаа. Тэгээ хамгийн сонирхолтой нь мэдээж Маклахайн бол нарийн угсаатны судалгаа хийсэн. За одоо энэ дугаарын сүүлийг мушгиж нэг ярих хүн бол Английн судлаач Стюарт Чарльз гэж хүн байгаа тийм үү. За ер нь бас гол мөрний судалгаа. Англиуд нэг колончлж байгаа болохоор гол мөрн судлаад тэрийг давал одоо ямар аж ахуй одоо ерөнхийдөө мал маллаж болох газрыг л хайгаад байгаа шүү дээ тийм. За тэгэхээр Стюарт Чарльзын тухай ярил. Стюарт Чарльз за яг энэ бол яг 18 дугаар зууны их үед түүний аяллууд хийгдэж эхэлж байгаа гэдгээр онцлог. За яагаад энэ чухал вэ гэхлээр 19 дугаар зууны 19 дугаар зууны их үеэр хийж байгаа гэдгээр чухал. Яагаад гэхлээр 19 дугаар зуун хүртэл үндсэндээ Австрали айгүй хэцүү колони байсан. Үндсэндээ шоронгийн оргилуудыг л явуулдаг газраас. Одоо тухайн үеийн судалгаагаар авч үзэх юм бол Англид шоронд хоригдол байлгах жилийн 24 паундын зарлагтай байж л дээ. Австралид шоронгийн оргилол байлгах юм бол 7 паунд. За сүүл рүү өсөд нэг 14 паунд болгосон. Зардал. Өөрөөр хэлбэл тухайн үед ингээд үндсэндээ үржиж юм байхгүй одоо эдийн засгийн ямар ч үр ашиг байхгүй зүгээр нэг хэдэн шоронгийн хоригдуудыг хямд төсөөр байлгах нэг тийм нэг газар болж таарад байсан байхгүй. Тэгсэн за энэ юу н буруудлах шүн газрыг ер нь зөвөр ашиглахгүй бол манай колони арга барил буруутах гэдэг шүү. Англичууд энийг яаж ухаарсан бэ гэхэлэр нөгөө Америкчууд ч тийч бүжигнуулаад эхэлсэн учраас тусгаар тохиолдолд зарлж марлаад ингээд бүжигнуулаад эхэлсэн учраас англичууд өөрийнхөө колони системд ерөнхийдөө жоохон ач холбогдол өгч за ер нь жоохон систем өөрчлөхгүй болохгүй юм биш үү? Энд чи жоохон чангараар үсэхгүй бол ер нь болохгүй байх гэж авч үзээд 19 дугаар зууны ихээс ахуулаад эрдэмтдийг ишээ болж эхэлсэн. Эрдэмтэд тэгээ явж очиж ямар нээлт хийсэн бэ гэсэн чи та нар одоо эн чинь шоронгийн оргилуудаар яагаад газар тариалан хийлгүүлээд байгаа юм бэ
чи одоо эн чи та нар хаана юугаа тарьж юугаа олж долоох гээд байгаа гэдэг судалгаа гол нэгэд өөр төв хэсгийн тэр чигээр цөл байгаа шүү дээ. Тий, тэгээ энэ хавар чинь бас яг шууд газар тариалал хийхэд тохиромжгүй нөгөө шууд хөрсийг нөгөө шуурга хөөгөө явуулцдаг учраас ингээд бас нэг газар тариалал идэх боломжгүй. Тэгсээр нэг их хэмжээний бутнуудтай сонирхолтой бут өвснүүд ихтэй. Тэгээд тэрийг хараад судлаачид хүүшээ та нар чинь ийм сайхан газар, юун газар тариалан, юун газар шороотой зурлалт, хинчээчээс харин хонь энэ бутыг чи сайхан үржичих юм биш үү гэдэг саналыг англичууд анх твшүүлж ихтэй. Тэгээд хонь ер нь их сайхан үржиж гэлсэн. Тэнгүүд нөгөө далайн судалгаа за энэ одоо гол горхиг чинь дагаад нөгөө хамаг гоё өвснөөгөө ч ургана шүү дээ. Тэгээд гол горхиг судлах хэрэгтэй юм байна гэд. Тэгээд Стюарт Чарльзын хувьд болонгууд яг энэ гол горхигуудыг наривчил судалж эхэлсэн хүн байгаа юм. За тэгээд энэ үед чинь болонгууд яаж байгаа вэ гингүүт хонь малжуулж байгаа юм гингүүт зөвхөн шоронгын өргөлүүдийг явуулахаа болоод юунуудыг явуулж эхэлж байгаа. Ядуу хүмсүүдийг явуулж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл шинэ амьдралын боломж нэх бол одоо шинэ өөрөөсөө газрын эзэн болоод ингээд бас нэг сайхан амьдрах боломжийг нийт тэтгэж өгьгээд ядуу хүмсүүдийг явуулж эхлээд энэ ядуу хүмүүс чинь одоо бол богонууд гэж Австралийн одоо Америкт реднекүүд гэдэг байдаг шүү дээ. Тэгээ одоо бол богонууд гэдэг хэрхмүүд байгаа. Богон гэдэг нь хаанаас гарч байгаа бүү мэд. Энэ Австралийн англи хэл бол өөрөө гайхамшигтай одоо юугаараа жаргон сленгүүдээр бол гайхамшигтай англи хэл. За тэгээд тийм нэг юм болсон байгаа. Стюарт Чарльз яг энэ судалгааны ихийг нь тавих гол үндслэл болно гот. За тэгээ мань хүний хувьд яасан бэ гингүүт Веллингтоны гол за тэгээд Мамари Брижийн гол гэдэг байгаа. Яг энэ Дарлингийн голын дагуу ингэ явж байгаа. Энд чи Мамари Брижийн гол гэдэг энэ ч байгаа. За энэ энийг болонгууд чинь 1828 оноос 29 оны хооронд судлаад за тэгээд 1829 оноос 30 оны хооронд энэ ч байгаа Веллингтоны голыг гэсэн. Энд чи Веллингтоны гол энэ чи Мамари Брижийн гол байгаа шүү. Энэ хоёр голыг судалсан. Энэ хоёр голыг судалж байгаа хэвчээ нөгөө нэг гол горхисон татарч матарч гэх болж нэгээд за тэгээд энүүгээр байгаа. Тэгэд өөр их готарсан байгаа юм л да. Ягаад вэ гэхээр энэ Веллингтоны мөрөнгө олж нэгээд маш том гол байгаа. Мөрөнгө олж нэгээд их готарсан байгаа. Ягаад вэ гэсэн чинь сони эргэн тойрон тэр чигээр цөл ургамал доохоо байхгүй. Тэгсэн мөртлөө ийм сайхан гол горх урсч идэг. Тэг бүр гайхсан. Тэг бүр цөхрөд битсэн байгаа юм л да тэмдэглэл дээр. Энэ сайхан гол горинг, энэ сайхан гол мөрөнгө энэ газар хүртэх хэрэггүй гэж өөрөө битсэн байгаа. Тэгээд энэ гол горхийг нээгээд тэгээд хажуугаар нь бас энэ Австрали гэдэг газар чи их сонин. Тэгээд сонин ачаачин амтантай таарж мараад бас их сонирхолтой судалгаанууд хийсэн. Хүмүүрийн зөвлөх харилцан хэлэлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол зарим нь өрсөлдөгчөө ялахыг нэгдмэл байхыг мөрөөдөлдөө хүрэхийг өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зорилго юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Телепос гэдэг нэг амтан байгаа даа. Нугсан хувьчууд Утканос гэдэг. Тийм. Оросууд бол Утканос гэдэг. Нугсан хувьчууд. Монгол нэр нь яг ямар нэг сайн мэдгүй. Энэ нэг амтан байна. Энэ бүр Австралиг бүр тэр чигээр нь юм Австралийн байгалийн шалгарлын 80 оргил юм удаа. Миний үтгийг санагдаад байгаа. Энэ бүр байгаль ихийн хамгийн гайхалтай бүтээл юм уу? Австрали дээр их марзан амтан. Яагаад вэ гэхээр энэ үеийн судлаачид энэ нугсан хувьчуудын талаар англи руу бичиж явуулж тэгж итгэхгүй. Та нар одоо юу яриад байгаа юм? Бала юм яриад байгаа. Та нар харваж нугасны хувьчийг суулж аваад имжинд ингээд ороож хаяад тэгээд нугасны хүл мүлгийг нь хөлтөөр холж чадхад ингээд хачин химээр Франкенштейн бүтээг айцсан ухааны юм яриад. Тэгэнгүүт яг миний амтыг судлаад үзэнгүү дэрэн гэсэн имжиний бийтэй. Минжиний бийтэй. Тэгсэн мөртлөө сарвуутай. Тэгээд нугасны хувьчуудтай сонир амтан байгаа байхгүй. Хамгийн ачирхалтай нь юу вэ гингүүт дэлхий дээр өндгөлдөг 5 сүм тэжилтний нэг. Өндгөлдөг. Тэгэнгүүтээ өндгөлснийхээ ард дээрээс болонгууд одоо сүм тэжилтийн чинь бол хөхтэй байх хэрэгтэй шүү дээ. Хөхний булчирхаа байхгүй. Тэгсэн мөртөө бас хөлсний булчир байхгүй. Хөлсний булчирхааны оронд хөлөрхөөрөө сүм ялгардаг. Тэгээд үр төлн болонгуудыг ихийнхээ арсыг долоож сүүгээ уудаг юм сонин амтан. За тэгэнгүүтээ ингээ юутай шууны хөл шиг нэг шууны хөл сарвуутай тэр сарвуу нь хортой гэдэг байгаа хамгийн амар. Хортой тэгээ ус газар хоёр хооронд нь зэрэг амьдэрдэг тусын амтан. Тэгэнгүүт ингээ нэг юм хамаг юмны холимог болцсон энийг Австрали твд бай. Австрали твд л байх ёстой гэмээр нэг юм хачин амтан бас явж байгаа. Тэгээ иймэрхүү сонин амтнуудыг бас олж харж нээж байгаа Веллингтоны хувьд. Тэгээд үндсэндээ түүний
яг энэ аяллаа үр дүнгийн ярих юм бол Австралийн дотоод хэсгийн гол мөрний томоохон системийг олж нэгэд шоруу голуудыг олж нэгэд бороо ихт үе болон гангийн үйлрэл гол мөрнүүд яаж яадаг болж нэг гол мөрөнд татардаг гэсэн шүү дээ. Бороотой үеэр гол мөрөн буцаж агаад гангийн үеэр татарчдаг гэдгийг түүний хувьд бол олж нэгэд тийм ч учраас нөгөө Веллингтоны газар хэсэг ерөөцөл гол татарчдаг. Ган болонгот ирч яг одоо яг өдөд ган болж байгаа нэг сард. Австралид ч 100. Тэгээ одоо Австралид 100-д ч өгөл байхгүй. Дэлхийн өмөрч өмнө тагсч одоо 100 болж байгаа шүү дээ. Одоо тэмцээ 100 болж байгаа. Яг одоо Веллингтоны юу одоо татраад юм урахмал амт урахын арга болсон байна. За тэгээд Австралийн төв нутгийн хүн хэцүү байдал газар зүүн саад дотор баримталж болсон байна. За нөгөө өмнөх аялагчдад зориулж одоо энэ хэсэг бол аялахад хэцүү шүү гэдгийг бол үндсэндээ ойлгомжтой болгож өгсөн. За тэгээд Стюарт Чарльз бол үндсэндээ Австралийн төв нутгийг судалж түүхэнд анхны чухал баримтуудыг бол олж нээсэн. Одоо яг энэ хэсгийн анхны л одоо судалгаануудыг түүний хувьд бол хийсэн болж таарч байгаа. За тэгээд түүний ачаар манай нөгөө Бёрт идэр чинь ингээ хөндлөн толж байгаа байхгүй Австрал ТV-г. Үндсэндээ бол ингэж анх түрүүний бас суурийг нь тавьж өгсөн юм мундаг аялагч байна. Хоёулаа ингээд өнөөдрийнхөө дугаараа юу н Австрал ТV шинэ гүнээ игээд энэ хавьд хамарсан ТV. Угаасаа энэ дотроос яг материалуудаа цуглуулаад судлаад яг ингээд хоёул орчуулга хуваагаад аваад ингэж яхад бол яалтч юм их Oklahoma Client судалгаа болоод бүр ингээд 20 хуудас юм орчуулж хэлсэн шүү дээ. За тийм байна. За их мөн үзэгчтэй. Манай тань мэдгэн дугаар энэ түрээд өндөрж байна. Өнөөдөр бид нэр Австрал болон далайн орнуудыг судалсан 6 аялагч гэдэг. Энэ 3 англи, 1 Орос, 1 Герман, 1 Герман. А биш 4 англи үлээ. Тий. 4 англи, 1 Орос, 1 Герман ингээд 6 аялагчийг ихүү та бүхэнд ярьлаа. За өсгөөдөө баярлалаа цаг гаргаад ирсэн. За ингээд дараагийнхаа тань мэдгэн дугаараар бүгдээрээ уулзцаая. За баярлалаа.